За сайн байцгаана эрхэм хүнд зочдоо манай синдикат ярилцлага дугаараа маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бид 13 мянган төрлийн албан агчдын хэрэгэлдэг зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэрт өөрчлөлт түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлцгээр эрхэм зочдоо ураад байна. Тэгээ би зочдоо танилцуулъя. Миний зүүн гар талд улсын дэд шүүхийн эрүүгийн танхимын шүүгч Хос Баяр хүрэлцэн ирсэн байна. Мөн улсын ерөнхий прокурорын газрын сургалт судалгааны хяналтын прокурор Оюун Болд, хууль зүйн ухааны доктор Бат Зориг, хууль зүйн дотоод хэргийн дэцэд энх хоёр нар хүрэлцэн ирсэн байна. Тэгээ би эхний асуултаа агуулгаас нь энх хоёр сайдад таммаар байна. Ер нь энэ эрүүгийн болон зөрчлийн процессын хууль өөрөө бүтэхдээ ямар зарчим, хуулийн үзэл баримтлал гэж ярьдаг те. Энэ үзэл баримтлал нь ямар байсан бэ? Одоо яагаад юм өөрчлөлтүүд оруулахаар та яриад байгаа юм бэ? За ер нь энэ эрүүгийн болон зөрчлийн ер нь энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ цогц хууль энэ одоо гол зорилго бол энэ нийгмийн дэг журмыг сахиулах гарсан энэ хэрэг зөрчлийг одоо бүрэн дүүрэн хуулийн дагуу одоо илрүүлж хараат бус шүүх шудраг өмнгийг дэнсэлж тэр буруутай этгээдүүд цэрлэл үзүүлэх зөрчигдсөн эрхийг сэргээх ийм үндсэн агуулга дээр бол суурилдаг. За 2016 онд засгийн газар байгуулагдаад энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх төсөл шалган шийдвэрлэх хуулийг зохицоор нь шинжилэн найруулж парламентаас батлаад өнгөрсөн оны 7 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн. За энэ дээр бол ер нь нэг хоёр үндсэн зорилго байгаа. За нэгдүгээрт бол энэ үндсэн хуульч тэр хуулиарч тэр ярьсан асуудал бол иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр өөртөө хүлээж авдаг. Гэмт хэрэг зөрчлийн улмаас иргэд байгууллагууд хохирдог. Энэ зөрчигдсөн эрхийг сэргээж тэр хохирлыг барагдуулах гэдэг бол нэлээд тийм орхигдсон байдалтай явж ирсэн. За би нэг статистик хэлэхэд бол одоо энэ шинэ хууль тогтоомжоос өмнө бидний гаргасан судалгаагаар 5 гэмт хэргийн хохирогч тутмын нэг нь л хохирлоо барагдуулж чаддаг гэсэн. Өөрөөр хэлбэл 5 хүн тутмын 4 нь хохирол өнгөрдөг. Хохирол нь барагддаг. Тэгэхээр энэ төрч нь бас тэр гэмт буруутай этгээдийг шийтгэхээс гадна энэ гэмт хэрэг төрсөн хүмүүсийнхээ тэр эрх ашигыг сэргээх, хохирлыг барагдуулах. Ийм бол үндсэн зорилго бас байх хэрэгтэй. Тийм учраас ялангуяа хөнгөн гэмт хэрэг дээр хохирлоо барагдуулж байгаа. Ийм хэрэгүүд дээр бол одоо хэлбэршүүлсэн журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, хууль зааснаас хөнгөн ял шийтгэл ногдуулах, за тэнсэх гэх мэт ийм одоо хөшүүргүүдийг одоо маш сайн оруулж өгсөн. Ийм одоо учиртай. За ингээд шинэ хууль хэрэгснээс нэг жил гаруй хугацаанд аваад үзэхэд одоо 17 оны 7 сарын 1-ээс өмнөхтэй харьцуулаад аваад үзэхэд хохирол барагдуулалт 2-оос 3 дахин нэмэгдсэн байна. Жилийн хугацаанд. Жилийн хугацаанд. Өөрөөр хэлбэл нөгөө 5 хүний нэг нь хохироод үлддэг байсан бол одоо 5 хүний 3 нь хохирлоо барагдуулдаг болчихж байна. Эффектээ өгч эхэлж байна. Заавал нөгөө хүнийг чинь хэрэг исэн хүнийг шорон гэмтэнд хорж насаар нь залхаан цэрлүүлэхээс гадна нөгөө бас хөшүүргүүд оруулаад байна шүү дээ. Арай хөнгөн ял шитгэл ялын багасгах хөшүүргүүд оруулаад эхлэнгүүт хүмүүс бас хохирлоо барагдуулах тийм сэдэлтэй болоод эхэлж байна гэсэн. За хоёрдугаар бас нэг гол зарчим бол ер нь энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэгт ардад сэрдэгдэж байгаач тэр бай. За гэмт хэрэг болмоос учирсан хохирогч бай. Бүх шатанд энэ хүний эрх хангагдах сан байх ёстой гэдэг сурж зарчмыг дэвшүүлж өгсөн. Хүний эрхийг альва энэ хууль хяналтын байгууллагууд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ зөрчиж болохгүй. Анх одоо би ажиллаа аваад 16 оны 8 сард ажиллаа аваад энэ хуулийг шинэ дахиад нөгөө чинь ёслогдоогүйсэн шүү дээ буцсан. Тэгээд дахиад шинжилэн найруулах ажлын хэсэг байгуулалт явж байгаа. Нэг хуулийн байгууллагаас нэг юм санал ирж ирсэн. Яг энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль дээр. Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор үйлдсэн гэмт хэргийг гэмт хэрэгт үйлдсэн тооцохгүй гэдэг ийм зарчим энэ хуульд оруулаа гэж. Энд чинь хулгай хийсэн хүнийг
илрүүлэх гээд эрүүдэн шүүгээ алж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм одоо айхтар одоо хүртэл санаатай санаагүй ийм одоо тэр чин бодолтой байдаг. Тэгэхээр энэ хуулийг одоо боловсруулахдаа аль нэг одоо хууль хяналтын байгууллагын хувийн амбиц санаа сэтлийг удирдлага болгохгүй хамгийн одоо тэр шинжилгээ ухааны үндэстэй зөв чигч одоо байр суурин дээр байгаад аль нэг байгууллагын эрх ашигыг бодохгүйгээр одоо боловсруулж хамгийн гол нь энэ бүх ажиллагаанд хүний эрх мөрдөгдөх ёстой шүү. Гэмт хэргийг илрүүлэх гэж чинь гээд хүнийг хилмигдүүлэх, хохироох, олон дахин чирэгдүүлэх, авилга өхөөс аргагүй байлд оргуулах, эсвэл одоо цаг хугацаа наргуугаар цагдан хорих ийм одоо өөрөөр хэлбэл хорж мөрдөх одоо аргыг удирдлага болгодог энэ бүх юмыг одоо халъя гэдэг ийм суур зарчим дээр боловсрогдсон. За одоо боловсруулж байгаа энэ хууль дотоод хэргийн яамны сайтн дээр тавьсан нэмэлт өөрчлөлтөнд төсөлд бол энэ суур концепцууд бол нэг хөндөгдөөгүй. Ер нь яг практикт гарч байгаа зарим хүндрэлтэй асуудлуудыг бол одоо нэг хийдлүүдийг зохицуулъя гэдэг чиглэлээр тоцтгол маягтай ийм одоо засварын төсөл явж байгаа. За баярлалаа. Би хос хоёр шүүгчээс асуумаар байна. 15 оны хуулиар буруу санааг болно шүүх хурлыг хоёр үе шаттай болгосон. Тэгээ шүүхийн урьдчилсан хилцүүлэг ба гин буруугийн хилцүүлэг хоёрыг ингэж ялгасан шүүн таслах үйл ажиллагааг хэр үр дүнтэй болгосон гэж та үзэж байгаа вэ? За ер нь бол энэ урьдчилсан хилцүүлгээр хилцэгдэг асуудлууд бий л дээ. Тэгэхээр шүүх хуралдаанаар аливаа одоо шүүгдэгчийн гин буруугийн асуудлыг эцлэн шийдвэрлэхийн тулд гин бурууг хилцэхийн тулд хангалттай хэмжээнд бэлтгэл хэрэгтэй. Яг гин бурууг хилцэх асуудлыг өөр тэр гин бурууг нотлох тогтоох нотлох баримт нь одоо хуулийн шаардлагыг хангасан байна уу? Хангалттай нотлох баримт цугласан байна уу? Ямар одоо талууд оролцохын, өмгөөлөгч нь одоо хэн байх юм? Ямар чиглэлээр одоо хүрээнд нотлохоо явагдах энэ бүх зүйлийг заавал тодорхойлж ээж дараа нь гин буруугийн шүүх хуралдаан үндсэндээ одоо үр дүнтэй явагддаг. Тэгэхээр энэ ажлууд бэлтгэх процесс энэ бол байсан. Хуучин хуулиарч байсан. Ганцхан тэрийг шүүгч ганцаараа одоо өөрийнхөө тасалгаанд сууж байгаад хэрэгээ уншиж үзээд хэргийн мөрөл хангах зэсэг талаар шийдвэр гаргаад өөрөө ялагчийг шүүгэж шилжүүлээд явчихдаг. Ялагчийг шүүгэж шилжүүлэх процесс одоо энэ одоо хуучин томьёол нь л дээ. Одоо энийг ямар болсон бэ гэхээр талуудыг оролцуулж агаад тэр ноцгуулсан нотлох баримтын талаар энэ хангалттай мүү үгүй мүү хууль ёсны дагуу навагдсан юм уу гэдэг талаар талууд бүгд саналаа хэлээд ингээд бүх зүйлээ зөвшөөд явдаг л болсон юм. Энэ ямар одоо үр дүн авчирж байна гэхээр эцсийн гин буруугийн шүүх хуралдаанаар одоо энэ хүн гин буруутай байж болзошгүй ихтэй нотлох баримт хангалттай бүрэн биш вэ? Нэг үүс зөвлөх ёстой гэдэг ч юм уу ийм босод зүгээр бэлтгэл хангалттай шалтгаанаар буцаж одоо энэ хэрэг мөрдөн байцаатанд боцох ч юм уу одоо урд өмнөх шатанд боцож ингэж давтан дахин ажид гаргахгүй ийм л зорилготой байсан. Тэгээ энэ зорилго бол хангаж байгаа л гэж үзэж байгаа. Өмнөх шатнаасаа бол агсан зохицуулт мөн. Тэгэхээр шүүхийн хилцүүлгийг бол шүүхийн урьдчилсан хилцүүлгийг бол яг тэр хууль заасан утга агуулгаар нь үн зүгээр явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр шаардлагуудыг хангаж одоо үр дүнтэй. Ингэсэн тохиолдолд гин буруугийн шүүх хуралдаан бол үнэхээр одоо яг шүүгдэгч өөр зүйл анхаарал сарнихгүйгээр шүүгдэгчийн яг гэмтэрэг үлдсэн гин буруутай хэсэг ял шийтгэл оногдуулах хэсэг асуудал дээр төвлөрч явагдах юм боломжтой болж байгаамаа. Оюун болд прокуророос би бас тухайлж нэг асуумаар байна. Зөрчлийн хэрэг дээр бас нэг хэд хэдэн хилцүүлгээс анзаарж байхад хүмүүсийн комент байлээ л дээ. Зөрчлийн хэрэг дээр нэг прокурор хяналт тавьж эхэлснээс хойш улсын байцаагч нарын хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаад байна гэд нэлээдэн тийм асуудлууд үүсчихсэн. Тэгээ зөрчилд ер нь прокурорын хяналт сайжирснаар давуу болон сул талууд нь юу байна? Я практик ажил дээр 28 эрх бүхий албан тушаалтан байгаа шүү дээ. Улсын байцаагч бас эхлэв. Монгол цагдаа бол 10,000 орчим байхад улсын байцаагч эрэхтэй хүмүүс бол ингээд нийт тон 12,000. нийлээд 20,000. Тийм ингээд ийм олон хүмүүс хүнний эрх рүү хүн рүү хуулийн этгээдийн үйл ажиллагаа руу халдаж үйл ажиллагааг нь зогсоодог байсан. Энд гэхдээ өөрийнхөө хуулиар жишээлбэл гайлынхаа хуулиар татварынхаа хуулиар мэргэжлийн хяналтанд төрийн хяналт шалгалтын хуулиар ингээд өөр стандартаар хүний эрх рүү халдаж торгож шийдэгдэг байсан. Ийм л зүйл тогтлыг нэг нотлохооны стандарт руу оруулж ирсэн байна.
Тэгээ энэний гол зүйл бол тэр байгууллагуудын үйл ажиллагаа руу орно гэхээс илүү энд явцад хүний эрхийг зөрчиж гэнэ үү? Үндэслэхүүгээр үйл ажиллагааг зогсоож гэнэ, үндэслэхүүгээр торгож гэнэ гэдгийг хянах энэ ажиллагаа. Өөрөөр хэлбэл хүнийг тодорхой хэмжээ шийдэж байгаа үйл явцад хяналт тавих үүднээс л прокурорт ирсэн байна. Тэрнээс тухайн байгууллагуудын үйл ажиллагаа руу орохгүй байгаа шүү дээ. Гэхдээ үндэслэхүүгээр акт тавиад үзмжээрээ тавьдаг, дураараа очиод аж ахуй нэгжийг зогсоодог байсан энэ зүйл бүгдээрээ зөвшөөрөлтөө ямар нэгэн баримт сэлтийг үндэслэж явдаг ийм болоод ирэхээр тухайн нөгөө түрүүний дурдсан тэр олон улсын байцаагчдад өөрсдөд нь төвхтэй юм шиг санагдаж эхэлж байгаа байхгүй. Ямар ч оролцооч хинээс зөвшөөрөл авахгүй шууд очиод уурхаа зогсоочж байгаа. Очиод ямар ч хамаагүй үйлдвэр хаачна. Ямар ч хамаагүй өсчин хаачих. Гэтэл энийг одоо та зөвшөөрөл аваад хаагаараа. Танд ямар баримт байгаа юм бэ? Үнэхээр тэр стандарт норм дүрм зөрчөөд байна гэдгээ та юугаар нотолж байгаа ингэж баримт сэлтийг үзүүлжиж аж ахуй нэгж рүү халтдаг болоод ирэхээр тэр нөө дур зоргын авирал гэх юм уу эсвэл үзмжээрээ субъектив шинжээрээ ханддаг энэ зүйл нь хязгаарлагдаад ирэхээр ийм хариу урвал бол нэлээд гарч байгаа. Энэ бол нэг талаас бол хүний эрх аягүй том хамгаалт тахгүй. Хуулийн этгээдүүд зөрчил шалган шийдвэрлэх хуулийн талаар хуулийн этгээдүүд ч гэсэн бас янз бүрийн зүйл ингээд аж ахуй нэгжүүд ярьдаг л да. Ингээд Монгол орн ингээд зөрчлөө гэдэг. Гэтэл энэ үйл чинь өөрөө тэр аж ахуй нэгж хамгаалт байхгүй. Хинч дураараа таны юм нэгжиж хурааж болохгүй. Үндэслэхүүгээр торгоод үзмжээрээ айлгаж хичээж байгаа бол тэрийг нь үйл ажиллагааны явцад прокурор хүчингүй болгож болно. Хэрвээ шийдчихвэл шүүхтэр очиод үндэслэхүүгээр айлгаж сүрдүүлсэн ч юм уу дарамтлсан энэ үзмжээрээ торгочихсан асуудлыг шүүхээр хүчингүй болгож болох гэх мэт. Өөрөөр хэлбэл энэ улсын байцаагч 12,000 хүний албан тушаалт энэ хүмүүсийн үйл ажиллагаа хуулийн систем рүү оруулж ирж хуульчдын нотлохой баримт стандарт руу оруулж ирсэн ийм л ач холбогдолтой. Тэгэхээр нөгөө тийм соёлд дадаагүй байсан улсууд маань хариу реакц үзүүлж эхэлж байгаа. Магадгүй зарим нэг дураараа жоох авиралдаг байсан хүмүүс нэг тийм зөрчлийн үйлээр ингээл маш олон хүмүүс торгож айхтар болж бид нэг хэдэн тоо хэлээ тийм. Ер нь бол бидэнд өрдөн ингээд шинэ зөрчлийн үйл гаргахаас өмнө нэг зөрчлийн тоо мэдийг нэг 100,000 гатал гэж гаргадаг байсан. Тийм нийт одоо бүх байгууллагын бүх хүн торгодог хүмүүсийн шийтгэлийн тоо тийм. Жил зөрчлийн тоо жилд хуучин тийм. Одоо тэгсэн чинь бидэнд ингээд сая 200,000 зөрчил бүртгэгдэж байна. Тэгээ бид хэдэн хүн амтай вэ гэдэг асуудал яригдж байна. Тэгэхээр энэ тоо нь яг ингэж харж болоод бид энэ зөрчлөө тоолдоггүй л байсан байхгүй. Тий, бүртгэдэггүй байсан. Зөвхөн энэ 100,000 цагдаагийн зөрчил байсан байхгүй. Нөгөө танхаа эрүүлжүүлэхээс ахуулаад гэр бүлийн хүчээр хэлж юм уу. Ийм тохиолдлуудыг бүртгэхэд бусдын бид нэр тэр байгууллага хэдийн зөрчил шалгаад мэргэжлийн хяналт хэдийг шалгасан. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлүүдээ тоолдоггүй. Тэр санд ордоггүй юм л байсан. Тэгэхээр энэ сая 200 гэж ярьж байгаа боловч энэ 80% нь замын хөдөлгөөний зөрчил байгаа байхгүй. Дүрмээ төрсөн. Бүгд л одоо хэдэн 100,000 машинтай байлаа тий. Тэгээ үйлдсэн одоо 10% нь зүгээр гэр бүлийн хүчээр хийлэл танхаа цагдаагийн албаагч шаардлага эсрэг үүсгэх гээл. Тэгэл 5,000 мэргэжлийн хяналтын зөрчил ихтэл дээдл нь максимум нэг 6,000 л байгаа. Тий. Тэгээд гайд жишээлбэл 1,400 татвар 4,700 зөрчлийг шалгаж шийдэжээ. Харьцангуй бага тоогоос тэ. Гэтэл энэ сая зөрчлийг чинь бид ерөөсөө бараг сая шахуун л тий. Замын хөдөлгөөний дүрм зөрчснөөр л торгуулж байгаа. Тэгээ бүх торгуулсан хүний тохиолдлыг тоолоход л ийм их тоо харагдаж байгаа болохоос биш бид тэрийг юу ч гэж авч үздэггүй л байсан. Ийм л одоо зүг тогтлоо. Яг хөө тэгээд эдэн нөгөө дураараа очиод үйл ажиллагааг зогсоодог ч юм уу тий. Энэ тоог ингээд тоолохоор жилдээ ингээд 300 орчим байгууллага үйл ажиллагаа зогсоод өгсөн байхгүй. Тэгэхээр тэрэнд ингээд зөвшөөрөл өгөөд ирэхээр прокуророос зөвшөөрөл авч агаад аж ахуй нэгж үйл ажиллагаа руу халдаараа, үндэслэлтэй халдаараа гэдэг тоог нь тавиад ирэхээр энэ тоо багасаад ингээд 200 болж байгаа. Өөрөөр хэлбэл дураараа аж ахуй нэгжийг очиж айлгаж сүрдүүлдэг ч юм уу. Энийн дураараа шууд очиод үйл ажиллагаа зогсдог юм байхгүй болсон учраас нэг талаа тэр хамгаалалт болж чинь хоёрдугаар дур зоргийн авирлууд тодорхой хэмжээр хязгаарлагдаж ирж байгаа. Ийм л дүр зургийг олж харж болохоор л. Энэ дээр бас тийм байгаа л та. Өөрөөр хэлбэл урд нь төрийн шалгалт зөрчил шалгах ажиллагаа хоёр маань хоорондоо холигдож явжсэн. Төрийн шалгалтын зорилго маань зөрчил илрүүлэх зорилгоор явдаг байсан. Уул нь төрийн шалгалт чинь хууль сурчлан таниулах, ойлгуулах, стандарт үйл ажиллагаа зөрөөдөл тэрийг боловсронгуй болгох, зөвлөмж өгөх ийм зорилготой байдаг. Тэгтэл одоо энэ зөрчил шалган шийдвэрлэх хууль гарснаар төрийн шалгалт зөрчил шалгах ажиллагаа маань хоорондоо салж эхэлж байгаа. Төрийн шалгалтын зорилго бол хууль тогтоомжийг яаж зөв хэрэгжүүлэх вэ? Хууль тогтоомж хэрэгжүүлэх чиглэлээр заавар зөвлөмж өгөх, урьдчилан сануулгах, ийм хууль зөрчигдөхөд биш шүү, хугацаа ядэрсэн бараатай болж шүү, танаа дээр одоо ийм чанаргүй хоолмос зарагдах баярсалтай гэдэг иймэрхүү юмыг шалгаж байгаа юм. Энэ бол төрийн байгууллага
бизнес эрхлэгч иргэдийн хоорондын жирийн харьцаа. Нөгөөх нь болохоор хууль зөрчигч төр хоёрын хоорондын харьцаа. Нэг нь болохоор хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа. Нөгөөх нь хүнийг шийтгэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа. Өөрөөр зорилго чиглэж штэ. Чамаг шийтгэнэ гэж. Тэгэхээр хүнийг шийтгэх гэж байгаа үйл ажиллагаанд прокурор нэмж шалт орж ирж байгаа. Энэ хоёр дээр бол 12,000 орчим улсын байцаагч маань дээд шатныхаа удирдлагад хянагдаа явчихж байгаа. Төрийн шалгалт бол зүгээр удирдлагын хяналтанд яваа төрийн захиргааны үйл ажиллагаа. Тэрнтэй холбоотой асуудал маргаа үүсэх юм бол захиргааны иргэн шүүхээр явчихна. Гэтэл нөгөөхт нь хин нэг үнийг шийтгэх гэж байгаа ажиллагаа буюу хууль зүйн үр дагавартай үйл ажиллагаа дээрээс нь хүний эрхэнд халдж байгаа үйл ажиллагаа орж ирж байгаа учраас прокурор гэдэг хүн нөгөө эрхэнд халдагдаж магадгүй шийтгүүлж магадгүй хүнийг хууль зөрчигдөхөөс нэртнээс нь хамгаалж үндсэн хууль заасыг хэрэг бүртгэлтэнд одоо хяналт тавьж байгаа энэ процессор ороод ирж байгаа ийм л юм л да. Өөрөөр хэлбэл нөгөө төрийн байгууллагын захиргааны хяналтаас гадна хууль зүйн үндсэн хууль заасын хяналт ороод ирж байгаа. Би яг энэ дээр нэмээд үргэлжлүүлээ танаас нэг бүр асуултаа наривчлаад нэг кейс бас асуу гэж бодлоо. Гүйцэтгэх ажлын мэдээ баримтаар хуулийнхан одоо хаалт натар хэлэхэд бусдыг хүмүүсийг төмсөгддөг гэж хэвлэл мэдээлэлээр их яриад идэг те. Тэгээд ер нь энэ гүйцэтгэх ажлаар цуглуулсан материал нотлох баримт болд юм уу яг хуулийнхаа хүрээнд. Одоо ингээл 60 тэрбумын хэрэг гээл шуугаал одоо сүлдийг үнэн худлна гэж мэдгэтгэе байчлаа л да те. Яг хин үнэн энэ худлаа яриад байгаа. Тэгээд тухайлбал одоо нэг сэтгүүлч юм уу одоо тэр хэрэгэн дор зодов гээд хүн диктофон тавиад хүний яриа бичсэн байгаа. Энийг гүйцэтгэх ажиллагаанд тооцохдох юм уу? Та гэмт хэргийн нотлогоор доктор хамгаалсан учраас энэ асуултыг ингээд тодорхойлж асууж байгаа шүү. За яг өмнө бол гүйцэтгэгчийн шугамаар авагдсан баримтсалт мэдээллийг нотлохоронтын хэмжээнд үнэлэх хэсэх асуудлыг шүүх шийддэг юм тогтолцоо ашиглаж болно. Ашиглахгүй ч байж болно. Шүүхийн эрх мэдлийн асуудал. Шүүхийн эрх мэдэл одоо хуулинд бол нарийн зохицуулаагүй. Яагаад ийм ажиллагаа байдгүй хэр энэ дэлхийн нийт байдаг л зүйл. Гэмт хэрэг гэдэг маань өөрөө хүнд ил тод үлдэгддэг. Энэ гүйцэтгэх ажил юм уу, нууц ажиллагаа, нууц мөрдөн шалгах ажиллагаа бол жирийн хэрэг дээр хийгддэг, нууц тосгой хэрэг дээр хийгддэг. Ямар хэрэг вэ гэхээр ноцтой аргаар үйлддэг, үйлдэлээ зориуд нуудаг. Гэмт хэрэг үйлдсийнхаа дараа илрүүлэхгүй байхын чиглэлээр янз янзын арга ашигладаг. Хуулийн байгууллага шалгах гээд ороод ирэхээр янз бүрийн байдлаар эсэргүүцдэг, занал хийлдэг, шаардлагатай гэрчүүдийг устгахыг оролддог. Тэр өвтий шалгаж байгаа мөрдөгч прокурор шүүгчнэрийн амь насанд халтахыг оролддог ийм үйл ажиллагаа байгаа. Энийг бол ил гаргаар шалгах боломж бол их хязгаарлагдсан бол учраас заавал нууц далд аргаар энэ гэмтэр илрүүлэх ажиллагаа хийх ёстой байдаг. Гэхдээ нууц далд аргаар хийхдээ энэ маань дур зорын ажил биш. Өөрөөр гүйцэтгэх ажил ч гэсэн өөрийн гэсэн хуультай дэг журамтай. За одоо шинэ хуулиар бол нууц мөрдөн шалгах ажиллагаа гэж оруулж эхэлсэн байна. Яагаад ингэж оруулсан юм бэ гэхээр өмнө бол гүйцэтгэх ажлын шугамаар ингээд баримт цуглуулцдаг. Тэр нь шүүхтээр очиод их эмзэг өчүүхэн дэдий зүйлээс болоод мэтгэлцээний явц дуунчдаг. Тэрийг хамгаалахад их төвөгтэй хууль зүйн зохицуулт байхгүйсэн бол одоо энэ нууц ажиллагааны үр дүнг шүүхтээр хилцдэг болгоё. Яг тэр зарим эргүүд дээр ил ажиллагаа байхгүй ихэвчлэн нууц ажиллагаа байх тохиолдлууд бий. Тэр нь шүүхтээр хэврэг болдог. Энэ бол хуулийн зохицуулт байхгүй учраас талуудын мэтгэлцээний явцад жоо эрсдэлтэй ясан учраас энэ хуулиар энэ нууц ажиллагааны үр дүн шүүхээр хилцдэг болгоё гэсэн ийм концепц бариад энийг оруулж ирсэн байна. Оруулж ирэнгууд нөгөө гүйцэтгэх ажил гэжсэн ажиллагаа маань өөрөө их өрөнгөц нийтлэг хүрээтэй байсан юмыг хуваах шаардлага гарч ирсэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажил гэдэг бол ерөөхдөө гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой хамгаалахад хийгддэг. Нууц мөрдөн шалгах ажиллагаа бол нэг хүнийг зориод энэ гэмт хэргийг илрүүлнэ. Тэнд хүн алдсан байна. Энэ авилгын хэрэг байна гэдэг нэг зорддог байхгүй юу? Гүйцэтгэх ажил бол ерөөхдөө нь Монгол улсын аюулгүй байдлыг айж хамгаалах уу? За ерөөхдөө харт тамхиас яах уу? За зохион байгуулалтаа янз бүрийн одоо юу гэдгийг авилга албан тушаалын эргүүдээс гэж ерөнхийд нь гэж чиглээд хамгаалтаа хийж авдаг. Нууц мөрдөн ажиллагаа бол яг тодорхой кейс авдаг, хэрэг авдаг. Тийм учраас энэ хоёр өөр зорилготой, өөрөөр хэлбэл хүнийг хамгаалахад чиглэгдсэн ажиллагааны явц нууцаар хийгдэж юмыг хүнийг буруутгах чиглэгдсэн ажиллагаа явуулна гэхээр стандарт нь өөр болж байгаа учраас энийг салгах шаардлагын хуулинд орж ирсэн учраас гүйцэтгэх ажлын шугамаар авч байгаа баримтыг шүүхэд ашиглахыг энэ хуулиараа ерөөд орхилдсон. Тэгээ зөвхөн нууц мөрдөн шалгах ажиллагаа гэсэн үг. Энэ юу вэ гэхээр нууц мөрдөн шалгах ажиллагаа нь ямар тохиолдолд явах вэ гэхээр тодорхой хэрэг нэгдээд тэгээд прокурорын зөвшөөрлөөр явагдана. За гүйцэтгэх ажил гэсэн прокурорын ялтан дотор л явагдана л да. Зорилго нь өөр. За тэгэхээр энэ дээр бол яг хаа ерөөдөө нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг одоо ингээд шүүхтэр хилцэх яг боломжтой болцсон учраас одоо
ямар нэгэн байдлаар шүүхтээр очиод нотлох баримтуудын хувьд үнэл шинжлэх асуудал бол харьцангуй гайгүй болцсон. Хэрвээ хувь зөрчсөн асуудал авах юм бол түрүү осоо шүүгч хэлдгээр урьдчилан ил зүйлэг дээрээ энэ ажиллагааны явцад хүний эрхийг зөрчсөн байна уугүй юу? Нотлохооны стандартыг хангасан байна уугүй юу гэдэг нэлээд том мэтгэлцээ өрнөөд тэр ажиллагаанд оролцсон хүмүүсийг дуудаж авч гэрчээр байцаагаад оролцсон нөгөө бичлэг дурс дуу янз янзын тусгай тоног төхөөрөмжөөс бий болсон үр дүнгийн ав шинжилээд энэ бол нотлохооны стандарт хангаж байна гэх юм бол шүүх рүү оруулдаг тийм дамжлагыг бий болгоцсон гэсэн. Одоо бол биднээс яаж юм нэхэр нөгөө яг хэвдээ чинь олон жил ингээд хөвшээд дадцсан байгаа юм дот стандарт өөр болчихж байгаа учраас гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажил хоёрыг хооронд нь яаж хослуулж хэрэгжүүлэх үү гэдэг тал дээр бол одоо шинэ арга барилаар ажиллаж эхэлж байна л да. Тийм учраас гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримтыг бол нотлохоор болохгүй. За сэтгүүлчийн хувьд бол одоо ер нь бол энэ нууц мөрдөн шалгах ажиллагаа, нууц ажиллагаа гэдэг нь тусгай техник хэрэгсэл ашигладаг. Тэр нууц ажиллагааны явцад бол хүний маш хувийн нууц зүйл рүү их халдаж ордог. Тийм мэдээлэл цуглуулдаг учраас энэ дээр тусгай хяналтууд их орж ирдэг. Тэгтэл энэ хүчийг жирийн хүн аваад ашиглахыг бол хуулиар хориглож байгаа. Энэ тохиолдолд нууцаар одоо хууль бусаар мөрдөн өшгөх, гүйцэтгэх ажлын хүч хэрэгслийг зориултын бусаар ашиглах гэдэг ийм гэмт хэрэг болгож энэ үйл ажиллагааг хамгаалж өгч байгаа гэсэн. Одоо бол янз бүрийн хүмүүс бичлэг мичлэг гар утсаараа гээл ингээд тэр бол гэмт хэрэг тооцох. Одоо жишээлбэл одоо оршин суугчийн зөвшөөрөл өгч. Тэгэхээр хувийн орон зайлуу, хувь хүний орон зайлуу нэвтэрж орж нууцаар бичлэг хийж байгаа тохиолдолд бол энэ бол хориотой. За сэтгүүлчнэрийн хувьд бол одоо энэ процессын хувьд бол ерөнхий хүний эрхийн хамгаалалт талыг хийж өгч байгаа. Тэгэхээр сэтгүүлчнэрийн хувьд бол энэ ерөн сурвалжлах сэтгүүл зүйн хувьд энэ асуудлыг оруулж ирэхийн тулд яаралтай хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулиа өөрчилж энэ сэтгүүлчтэй хамгаалах хэрэгтэй. Хамгаалахгүй бол эрүүгийн процесс үйлч ерөнхий том хамгаалалтаа хийдэг байхгүй юу? Салбарын хуулиуд маань өөрсдөө энэ тохиолдолд сэтгүүлч ийм хэмжээнд одоо юу гэдгийг энэ зарим техник хэрэгслийг ашигланаа. Энэ тохиолдолд хүний эрхэнд ашиглуулахгүй магадгүй тэр баримтыг бусдын эсрэг хортоогоор ашиглах боломжийг хаах зорилгоор нөө зохицуулт хяналт бүртгэл гэл янз янзын юмнууд орно. Дээрээс нь сэтгүүлчдийг энэ техник хэрэгслийг ашиглах, үнэхээр хууль зохицуулах юм бол яаж ашиглах гэдэг олон шатны юм орж ирнэ. Тэгэхээр процессын үед бол ерөнхий томоор нь хааж өгж байгаа. Сэтгүүлч яг энэ тохиолдолд бол одоо хэрвээ нууцаар мөрдөн мөшөх асуудал үүсэх юм бол хуулиар хориотой. Хэрвээ энэ асуудал сэтгүүлчтэй хамгаалах юм бол хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулиар яаралтай юм. За ойлголоо. Тэр шүүхт дээр барьж байгаа бас бодлогын талаар товчхон 2 3 зүйл хэлье гэж бодож байна л доо. Тэгэхээр ер нь бол гүйцэтгэх ажил, за нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд авахж байгаа баримтууд бол нууцлалтай. Тэгэхдээ шүүх бол энийг ил болго нууц материалаар хүн яллахгүй л гэж байгаа. Тэр нь нууц хязгаарлалтууд байдаг. Байцаан шийдэх ажиллагаа буюу тухайн шүүх хурлаанд оролцож байгаа оролцогч нар мэддэггүй. Тодорхой субъектийн хүрээнд танилцагдсан шүүгч юм уу, прокурорын ч юм уу ийм баримтаар бол хүн яллахгүй байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийг мэдэх ёстой. Энийг хууль ёсны хэсэг талаар саналаа хэлэх ёстой. Энийг ямар нэгэн байдлаар тээцлэх ёстой. Тийм учраас ил болгох гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр ил болгох гэхээр одоо хамгийн гол зовлон асуудал нь юу вэ гэхээр тэр ил болгож байгаа нууц материалтаа дагаад тэрийг хийсэн одоо тэ ажилтан, их сурвалж, материал, техник хэрэгсэл автомашин юу гэдгийг бүгд илэрж гарч ирнэ. Ийм учраас мэдээж одоо энэ үйл ажиллагааг явуулах хүний хүч нөөц хязгаартай, тоног төхөөрөмж одоо бүгд хязгаартай. Ийм болохоор тэр болгон илчлээд их боломжгүй. Тэгээ энэ дээр алийг гарах үгүй гэдэг асуудал хүндрэлд ордог л. Тэгэхээр бид нэр одоо ялангуяа гүйцэтгэх ажил явуулж байгаа, дээр нь нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хэлдэг зүйл бол тэр эрсдлээ мэдээж хуулиар хамгаалагдсан нууц учраас тэрийг хамгаалаа. Тэрнээс тэрийг илчлэхгүйгээр гаргаж чадж байгаа баримтаа илчил. Тэргээр хүн ялна. Гаргаж чадахгүй бол одоо тэндээ тэгэл үлдэнэ. Шүүгч уншихгүй, танилцахгүй ингээд энэ баримт очих чадахгүй л гэсэн ийм шаардлага тавьдаг. Яг энэ шаардлагын дагуу одоо яг цэвэр гүйцэтгэх ажил явуулаад авж байгаа нотлох баримт бол юу баримт сэлт гэж байгаа. Нотлох баримтаар ч тооцохгүй байгаа шүү. Тэрийг нотлох баримт. Үр дүнгийн тооц. Үр дүнгийн. Тэр зүйл нь нотлох баримт болж хувирах нь одоо ховор болно л та. Тэгэхээр одоо нотлох баримт болох боломж хаагдмал болчихдог гэж байгаа нь үнэн. Ганцхан нууц мөрдөн шалгах ажиллагааны явцад авч байгаа баримтууд бол тэрийг зөв хөрвүүлж, агуулгын зөв тусгаж, нууцаа алдахгүйгээр тий нууц байх ёстой зүйл алдахгүйгээр зөв тусгаж чадвал баримт болж орж ирнэ. Энэ баримттай бол тэр баримтаар ялагдж байгаа шүүгдэгч, тэрийг одоо өмгөөлж байгаа шүүгдэгч, өмгөөлөгч бүгд танилцсан. Бүгд хууль ёсны хэсэг талаар зөв авахсан талаар бүгд санал ижил гараанаас тий энэ тий ижил гараа яллагчтай ижил гараанаас бүгд явна.
энд шүүх хүнлэнгээс дүгнэлтийн ийм байдлаар одоо энэ баримт үнэлэх боломжтой болсон. Тэгэхээр энэ бол бас нэг шинэ хуулийн давуу тал хүний эрхийг хамгаалах талаар бол хийгдсэн том шин сэтгэлгээ, шин одоо агуулгын нэг мөн л дөө. Энэ дээр нэг нэмж орсон зүйл юу гэхээр шүүгчид хэрэг тусгагдаагүй материал, гүйцэтгэх ажлын ямар нэгэн материал танилцуулахыг хуулиар хоригдсон. Өөрөөр хэлбэл шүүгч маань хүн шүү дээ. Шийдвэр гаргаж байгаа явцад ямар нэгэн байдлаар нууц материал ямар нэгэн байдлаар хэрэг тусгагдаагүй материал танилцуулахыг бүр энэ хуулиараа тусгаалмаар бичээд тарьсан гэсэн. Тэгэхээр үндсэндээ нөгөө ийм зүйл урд нь байсан гэсэн үг шүү дээ. Өмнө нь бол зүгээр ингээд ингэсэн штэ гэд авдаг байсан байхгүй. Нөгөө шүүгдэг чинь ч мэддгүү, өмгөөлөгч чинь ч мэддгүү. Тэгээ шүүгчд наа чи гарцаагүй байхгүй да ийм байгаа гэл авчдаг. Тэгэхээр тэр нь одоо нөгөө хяналт орж ирж нөгөө тэрний улмаас ядлагч байгаа хүний хяналт орж ирж тийм дүгээ хэлэхгүй болохоор тэр нь хууль бус байсан ч шүүгч яг хууль бус байна би наадах тооцохгүй гэд татгалзаж болно. Гэхдээ хүний сэтгэл учраас тэнд ил одоо магадгүй хууль бусаар авсан бичлэг байж байгаа. Бичлэгэн дээр яцгүй гэмтэргийн одоо бол мөр налтгаа харагчдаг юм бол тэгээд тэр хүнд нөлөөлнө шүү дээ. Тэрний эсрэг үгүй хэлж тэрийг тестлэх тэр хүн тэр огт танилцахгүйгээр ялах баримт болно. Нэгээс одоо хэрэг шүүгдээ хэрэгт байхгүй ч гэсэн ойнт нүлдээ. Шүүгчийг ууртаа хараад идэг. Нөгөө хэрэг яваад идэг. Магадгүй гэдэг. Ийм баримтлалыг энэ хуулиараа ерөөхдөө нэгэсэндээ одоо энэ төмсөг гэдэг ашгүй тий. Тэрийг бол хэрэгт ашиглах ямар ч боломж байхгүй байсан. Тэр төмсгийг бол одоо ялзруулахаас өөр аргагүй байсан. Окей. Үргэлжлүүлээд би энэ оюун прокуророос асуухад прокурорын зөвшөөрөлгүйгээр тэг гүйцэтгэх ажиллагаа хийгээд одоо саяны хэлсэн нэг нотлох баримт ингээд бүрдүүлчихэд тэрийг ингээд шүүхтэр яхад энэ нь одоо хүчин төгөлдөр байж чадахгүй. Ер нь өмнө практик ямар байсан бол одоо ер нь бас ямар. Яг зүгээр гүйцэтгэх нууц мөрдөн шалгах ажиллагаа гэж нэг л юм ээ. Арга нь адилхан байхгүй. Хүнийг хаанаас нь тагнаж чагна, нууцсан сайралцаа чагна гэд хийдэг ажлууд нь адилхан. Зүгээр гүйцэтгэх ажлууд урдаас угтан тагнах ажиллагаа байхгүй. Энд ямар бүлэг богинор ямар их сурвалжууд яваад та үндэсний аюулгүй байдалд юу болоод үндэсний аюулгүй байдлыг сарамжуулах ч юм уу янз бүрийн ингээд тусгай албатууд хийдэг үйл ажиллагаа. Гэмтэрэг мөрдөх ажиллагаа бол биш. Тий. Тэгэхээр урд нь гүйцэтгэх ажлаараа бүгдээрээ тэрийг хийдэг байсан бол одоо та нууц мөрдөн шалгах ажиллагаа гэж юмараа л хийгэж байгаа. Тэгэхээр тэр гүйцэтгэх ажлын үр дүн бол хэргийн нотлох баримт болохгүй. Хэрэг гарсан бол хэрэгээ нээж байгаа зөвшөөрөл аваад нууцаар мөрдөж шалгаал гэсэн. Тим нэртэл болцсон байхгүй. Өөрөөр хууль сахиулагч бол тэр чинь бүх нэг гүйцэтгэх ажил гэж нэг л хуулиараа бүгдээрээ хамт нэг юм хийдэг байсан учраас ийм асуудал үүсэхээр одоо тагнуулчт нь тусдаа энэгээрээ хий цагдаагийн байгууллагын тэр нууц мөрдөн шалгах гэж ажиллаараа хүний тагын чагнараа л гэж. Тэгэхээр зөвшөөрөлгүй бол юу тэр ямар ч нотлох баримт болохгүй. Өөрөөр үзмжээр хийсэн ажиллагаа. Урд нь бол зарим тохиолдолд гүйцэтгэх ажлыг өөрөө үзмжээр хийнэ тэр гэж байсан байхгүй. Тэр дураараа хүний мэдээлэл цуглуулдаг энэ зүйл бол арай өөр төвшөнд аваач. Урдаас угтан тагнадаг. Энэ нөгөө гэмтэрэгч нь араас нь явдаг зүйл байхгүй. Тий голцоо гарсан хойно явдаг ч юм уу. Тэгэхээр эсвэл өмнөж бас байж болно. Гэхдээ бүгдээрээ зөвшөөрөлтөй хэрэгээ нээж байгаа зөвшөөрөл аваад хүний чагнадаг. Тэр нь дараа нь нотлох баримтал болдог. Ийм энгийн логик л тоо. Энийг шийдэж. Тэгээ прокурорын зөвшөөрөл авдаг нь юу гэхээр тэр баримтыг дараа нь шүүхтэр прокурор өөрөө барьчичоод шүүх юм хамгаалдаг байхгүй юу? Энэ бол нэгдүгээр хуулийн дагуу ингэж хэлсэн зөвшөөрөл ингэж өгсөө гэд нотлох баримтаа өөрөө хамгаалдаг учраас. Дээрээс нөгөө хууль сахиулагчаа бас хамгаалж байгаа гэсэн. Хууль бусаар мөрдөн мөшг ажиллагаа явуулаад тэрд орхоос нь эсвэл эсрэг талын янз бүрийн товтлогоонд орж хамгаалт янз янзын асуудал орхоос нь хамгаалаад тэр прокурор зөвшөөрөл өгч байгаа л гэсэн. Иргэд хоёр салгацсан дээ. Тагнуулчдыг хийдэг юм тусдаа хууль сахиулагч цагдаа нар хийдэг ажил бол нууц мөрдөн шалгах ажиллагааг л нэрлэлсэн байхгүй. Тэрний зөвшөөрөлтөй журмын дагуу. Нэг юм яриад байгаа юм шиг боловч бас энэ хуульд энэ хувь заяанд их нөлөөлсөн асуудал л да. Хэрвээ санаж байгаа бол 2015 онд энэ эрүүгийн эрхийн шийдвэрлэх хууль чинь батлагдаад ёслогдоогүй. Тэр нь яг юу гэсэн үг батлагдаад байна. Батлагдчихад ингээд алах та тогшоогүй байхгүй. Хамгийн сүүлд хийх ёстой гэдэг ингээд алах тогшоогүй. Яагаад? Тэгээ энд хэрвээ санаж байвал тухайн үед энэ гүйцэтгэх ажил хийх хэрэгтэй 3 байгууллага буюу авилгатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагын 3 дарга нийлээд хэвлэлийн хурал хийсэн байдаг шүү дээ. Тэгээ энэ хуулийн тухайн үед бол эсрэг үүсээд за мэдээлэл гаргаад гуруулаа. За энэ үйл явц нь өөрөө энэ хуулийг одоо тэр ёслогдох, батлагдах юмд бол их нөлөөсөн л дөө. Үндсэндээ ингээд барьцсан гэсэн үг.
За яагаад тухайн үед энэ гурван байгууллагын одоо архи ашиг гэдэг юм ийм амар хатар хүчтэй одоо илэрч гарч ирвэ гэдэг бол яг энэ сэний ярьж байгаа асуудалтай холбоотой. Өөрөөр хэлбэл урд өмнө прокурорын хяналттай хяналтгүй одоо бас дураараа гэж хэлж болохоор хийдэг байсан юм. Өөрөөр хэлбэл нөгөө бас зарим талаар төмсөгддөг байсан юм. Хуулийн хяналтанд оруулаад зөвшөөрөлтөй болгоод зөвшөөрлгүй хэвэл хуулийн хариуцлагатай болгоод явчингууд эсрэг үчигсэн байхгүй. Тэгээд одоо прокурорын зөвшөөрөлтөй болоод эхлэхээр дураараа хийгээл нэг юм болсон болоогийн юм өөрт нь үзүүлээл өөрөө чи нэг юм байгаа штэ гээл цааш нь их боломжгүй болчихгүй юу? Бүх юм хуулийн хяналтанд орчод шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө хяналттай явж байгаа энэ үйл ажиллагааны эсрэгээрээ тэр хинч бай хүний эрхийг зөрчигдөхөөс өрдсөн сэргийлэх. За тэр нууц талд үйл ажиллагаа бол заавал хяналттай явагдах. Хяналттай явагдсан нотлох баримтал шүүхтээр нотлох баримтаар үнэлэгдэх. Тэрнээс бусад нь үнэлэгдэхгүй байх. Тэр одоо хуулийн одоо шаардлагууд тавигдж байгаа энэ асуудал бол таны хэлж байгаа тэр янз бүрийн төмсөгдөлтч байна уу, барьцаалагдах байна уу? Өөрөөр хэлбэл хуулийн одоо байгууллага ямарваа нэгэн байдлаар эрх нөлөөгөө тэр ашиглаж хуулиас гадуур хувийн одоо эрх чөлөө байна уу? Тэр одоо шийдвэр гаргах төвшөнд оролцоо байна уу? Тэр юмд нөлөөлдөг. Цаадахаар хуулийн дээр гардаг, төрийн дээр гардаг. Нөгөө хуулийн хонгил үүсгдэг. Энэ юмыг таслан зогсоож хаах чиглэгдсэн ийм одоо чухал хууль болсон юм аа. Тийм ч учраас би бол одоо энэ хууль бол их үр дүнтэй одоо байгаа. Засгийн газар дээр ажлын хэсэг гаргахад ажиллахад бол нэг үлэхэд бас амаргүй л байсан. Эдгээр байгууллагын зүгээс бол ер нь нэлээд одоо асуудалтай. Ер нь бол гол тавьдаг асуудал нь шүү дээ. Ийм одоо бас амаргүй үйл явцыг бас давж ийм одоо хүний эрх хуулийн байгууллагын стандарт сахигдсан хууль болж чадсан юм шүү гэж би бол өөрөө хувьдаа их олзуурхаж одоо энэ үзэл санаа, энэ зарчим цаашаа хэлбэрлэлтгүй мөрдөгдөж явах ёстой гэж ингэж боддог. Прокурорын хяналтанд очсноороо үр дүн гарч байгаа. Тухайлбал урд нь тэр авилга албан тушаалын буюу нуугдмал далд үүдэгдэг томоохон хэрэгүүд ингэж олноороо илэрдэггүй байсан. Одоо энэ прокурорын хяналтанд орсноо нөгөө гүйцэтгэх ажлын мэдээ баримт тусч хууль ёсны болоод тэрний гүйцэтгэх ажилтнанд сэфэндээ зүгээр хадгалах боломжгүй болоод ирэхээр бүх юм хяналтанд болоод ирэхээр тэр чинь хууль ёсны дагуу болоод шүүхтэр нотлох баримтууд болоод ирж байгаа учраас энэ нуугдмал далд үлдэгддэг хэрэгүүд олноороо сүүлийн үед илэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хуулийн үзэл санаа өөрөө нийгмийн шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд ажиллаж эхэлсэн гэсэн. Зөв. Юун дээр одоо сүүлийн үед яалчгүй олон нийтийн анхаарлыг татаад байнга бас ингээд хүчтэй шүүмжлэлт дунд байдаг нэг асуудал бол энэ авилгатай тэмцэх газар ч гэдэг юм цагдаагийнхаа ингээд ялангуяа энэ улс төрчид томоохон албан тушаалтнуудыг шууд цагдаа хорчдөг. Тэгэл хэд хоноод гаргацдаг. Тэгээд хамгийн гол нөгөө хүндээ яг буруутай муу гэмтэй эсвэл гэмгүй байсан гэдэг ингээд ойлгомжгүй болчдөг. Нөгөө талаас хэний зөвшөөрлөөр ямар хэрэг дээр хориод ямар хэрэг дээр нь хэнийг нь хордгүй юм гэдэг нэг арт түмний дэм шүмжил байгаад идэв л да. Тэгээ энэ дээр яг хосоо шүүгчээс онцолж асуумаар байна л да. Энэ процессыг яаж явдаг юм бэ? За би түрүүн яригдсан зүйл дээр нэг өгүүлбэр нэмээд хэлчих үү те тэр гүйцэтгэх ажлын зөвшөөрлөлөө. Нууц мөрдөн шилэх ажиллагааны зөвшөөрлийг хэн олох юм бэ? Шүүх олох юм уу, прокурор олох юм уу гэдэг асуудал бол үргэлж байсан. Шүүхийн байр суурин дээр юу байсан бэ гэхээр нэгэнт энэ бол их чухал зөвшөөрөл байж таарна те. Тэгэхээр энийг эцсийн дүндээ шүүх хурлын дээр яллах байр суурийг барьдаг прокурорууд биш, шүүгч нар энийг олгож яа, шүүхээс олгож яа гэсэн асуудалтай байрсан. Энэ асуудал бол тэр чигтээ одоо явсаар байгаад бид ажлын хэсэг бол хуулийнхаа төслийг өргөн барих өгтөө бол те дамжуулан өгтөө бол хоёулангийнх нь байр суурь. За шүүгч байж болно, прокурорч байж болно. Энийг одоо хууль батлах тэрийг яг эрхлэлтэй этгээдүүд нь шийдвэрлэе гэдээ өгсөн юм байна. Тэгээ яг прокурор гэж гарсан. Тэгэхээр шүүх бол бас тийм байр суурьтай байсан. Тэгэхээр энэ хүний эрхийн одоо онцгой халддаг энэ процедурыг
хиний одоо хяналт нөхөө гэдэг асуудал их уртсаар тавигдаж ирж ирсэн байна. Сунгуу болоо шүүхийн хяналтанд ч орж болно шүү дээ яванда. Тийм магадгүй одоо цагдаа 2020-ны зөвшөөрлийг шүүх одоо хяндаг шиг энэ чинь бас өмнө бол бид нар гэж явах үед бол прокурор шийтгэл байсан юм. Одоо шүүх энэ дээр орж ирсэн. Энэ шиг магадгүй дараа нь шийдэх асуудал бол энэ бол сүүлд нь шийдэж болох асуудал л да. За сая цагдаа 20-ны тий цагдаа тасан зэрэг гаргамжийн талаар асуулаа. Зөвхөн ер нь бол ийм штэ сүүлд гарсан энэ эрүүгийн одоо процессын хууль буюу эрүүгийн иргэний шийдвэрлэх тухай хуулийн хүнийг аливаа гэмт хэрэгтээ шалгахын төлөө 20 цагдах тасан одоо 20 цагдаа өрөх тасан зэрэг гаргамжаа авах шалгуур их өндөр болсон. Хуучин бол гэмт хэрэг үйлдсэн за хүнд буюу ностой хүнд эсвэл онц хүнд гэж ангилж байсан энэ хуучин биелгээр гэмт хэрэгт холбогдсон этгээд одоо хангалттай холбогдол байх юм бол шууд хорих эрх үүсдэг байсан. Одоо бол тийм биш. Энэ хүн гэмт хэрэг үйлдсэн талаар хичнээн нотлох баримт байх нь чухал биш. Хамгийн гол нь энэ хүнийг шалгахад ер нь энэ чинь төр зур авж байгаа тасан зэрэг гаргамжаа гэдэг чинь төр зур авж байгаа асуудал учраас өөрөөр хэргийг шалгахын төлөө л авж байгаа юм байхгүй. Тэрнээс тэр хүний үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулаад байгаа юм биш. Энэ бол шүүхөр орсны дараа гэмбүрэгтэй тооцохны дараа өгдөг ял байна. А одоо бол тэр хүн магадгүй цагаадад гарч явна. Тэгтэл тэр хүнийг хорьсон байдаг. Тэгэхээр энэ асуудыг гэмт хэрэг үйлснийхэн төлөө биш, харин энэ гэмт хэрэг холбогдсон гэмт хэргийг шалгахын тулд авж байгаа. Тэгэхээр энэ одоо догкны ойлгомжтой юу байх вэ? Тэр шалгах ажиллагаанд саад хийж учруулахгүй байх ёстой. За саад нь яаж учирч болох вэ гэхээр чинь тэр хүн өөр орган зайлж болно. Салахад бэрхтээ болно. Эсвэл их том нөлөө бүх хийдгээд гэж болно. Өөрөөр хэлбэл налх хуримтыг устгаж чаддаг. Эсвэл тэр хүний эсрэг мэдүүлэх хүмүүсийг өөрөөр ирүүлж чаддаг ч юм уу одоо. Одоо ийм саад бэрхшээлээс л хамгаалах ийм зорилго байгаа юм. Энэ хуулиар. Тэгэхээр магадгүй одоо өөр асуулаа авилгалтай тэмцэх газар гэж одоо асуулаа тийм эндээс одоо 20 улс төрчдгийг 20-д байна гаргаад байна. Тэгэхээр би энэ бол гэмт хэргийн онцлогтой холбоотой болов уу гэж бодож байна. Одоо бол хүн хориход хэцүү болсон. Одоо хорих боломжгүй болсон гэж ярьж байгаа шүү дээ. Хорих загдаг улсууд нь хорих чадахгүй болоод ингэ хэцүү байна гэж ярьдаг. А зүгээр яг энэ хэрэг дээр яагаад хоригдоод байгаа гэхээр би магадгүй тухайн гэмт хэрэг одоо албан тушаалын гэмт хэрэг нь тэр тусмаа албан тушаалаа ургуулсан ашиглаад мөнгө санхүүгийн асуудалтай холбогдсон гэмт хэргийн тухайд бол тухайн энд холбогдсон этгээд албан тушаалын нөлөө ихтэй байдагтай холбоотой ч магадгүй. Одоо би бол энийг бас тодорхой хэрэг дээр мэдэхгүй байна. Энэ нөлөөллөөрөө тухайн хэрэг шалгах процессыг ямар нэгэн саад нухралд оруулчих магадгүй. Нэг хоёрдугаарт нэгэнд мөнгө санхүүгийн асуудал ярьж байгаа учраас нотлох баримт санхүүгийн бүх баримтууд байгаа шүү дээ. Энийг одоо бас устгах далд хийчих ийм аюул байдаг болов уу? Энтэй холбоотой ингээд хориод идэг байх гэж байна. Энийг шүүх бол хянж байгаа, үзэж байгаа хангалттай үндслээр байгаад л зөвшөөрөл өгөөд хорж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө л тухайн гэмт хэргийн онцлогтой холбоотой ингэж тэгээд тэр хорж харагдаад байна уу? Тэгээд тодорхой хэмжээнд тэр үнийг хорж цагдаад нотлох баримтаа аваад цуглуулсны дараа энийг устгах эсвэл хэн нэг өөр одоо мэдүүлэг аюулгүй боллоо гэж үзсний дараа гаргаж суулж байгаа шүү дээ. Дараа нь тэгээ хэрэгээ шалгаад дуусч байгаа. Тэгэхээр энд бол гэмт хэргийн тэр хүн гэмт хэрэг үйлдсэн мүү үгүй мүү гэдэгтээ илүүтэйгээр одоо хэргийг шалгаж байгаа процесстэй холбоотой л наадах чи аюул сайн бас бид нар ч гэсэн ойлгох хэрэгтэй байна. Ягаад гэвэл нийтийн мэдээлэлээр ингээд шалгаж байгаа хүнийг ингээд таслан сэргийлээ хорчхоор шууд автоматар гэмт хэрэгтэй байна л гэдээ ойлгочдөг. Яг өрд нь бол одоо юу гэдгийг өрд үйлчлэж байсан хууль хэмжээд одоо хорих байгууллага ч юм уу гүйцэтгэх ажил гэж зүйл бол явагддаг байсан. Гэхдээ энэ шинэ хуулиар бол тодорхой хаалттай байгаа. Зохион байгуулалттай хэрэг дээр тий эсвэл хорих байгууллагад үйлдэгдэж байгаа дотор нь үйлдэгдэх хэрэгт нууц мөрдөн шалгуулах тодорхой явуулах тийм хязгаарлагдмал хүрээ байгаа. Тэрнээс бол хорих шийдвэр бусад тохиолдолд нууц мөрдөн шалгах ажиллагаа ингээд тагж чагнах ажиллагаа явуулах боломжгүй. Тий тэр нь энэ хорих байгууллагын өөрийнх нь одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хууль чинь бас шинээр батлагдсан шүү дээ. Тэгэхээр энэ тэр журмуудаараа бол хоригдл ямар нэг утсан харилцаа бүх эрхүүд нь бол хязгаарлагддаг шүү дээ. Тий. Ер нь бол хуулийн эрх зүйн орчнууд нь бол тийм л байдаг. Ер нь урд нь бол тэр зүйл хэрэглэх зүйл нь байнгын л хоригдж байгаа хүний бүх эрхлэлээр нь хязгаарлагддаг шүү дээ. Ярих, марих, уцаар тэр сонгуул өгөх эрхүүд хүртэл хязгаарлагддаг шүү дээ. Тийм учраас энэ бүх эрхүүд л хязгаарлагдвал байдаг. Яг хуу цагдаа хорих үзүүлэлтүүд 3 дахин буурсан. Одоо би энэ шинэ хууль ашиглаж манай прокурорын байгууллага судалгаа хийгээд үзэхээр энэ цагдаа хорих тохиолдол бол ингээд
юу гэдэг 3 дахин багассан үзүүлэлт нь нөгөө хууль сахиулагчдаас ч юм уу бид нар одоо ажлыг хийж чадах байлаа гэдэг нэг юм асуудал бас яриад байгаа. Тэр урд нь яадаг гэсэн юм ингээд бүх хүнээ хорж байгаа шалгахаар өөрт нь илүү амар ч юм уу нэг тийм арга барил байсан. Хорж аваад айлгаж ичээдэг ч юм уу. Тэгэхээр хүнийг хорихдоо үндэслэл баримттай л хориороо гэж. Тэгэхээр урд нь яадаг гэсэн юм хэрэг зүхтаж магадгүй гэхээр тийм нэг тэр хүний өөрөө үнэлэмж واخгүй. Субъектив үнэлэмж. Тэгээ хүнд ингээ яриад хараа энэ зүхтах гал байх шиг байна гэдэг ингээд орчдөг байсан байхгүй. Одоо тэр нөгөө шүүгчд мань тодорхой баримттай хорно гэхээр шүүгчд бол баримт чинь хаана? Таны ярьж байгаагаар бид энэ хүнийг хорихгүй. Тэгээ хамгийн гол дэвшлүүл нь цагдаа хорих чинь хурал хийдэг болсон шүү дээ. Тийм. Одоо өмгөөлөгчдөө хүний шууд одоо ингээд ямар нэгэн арга өнөөдөр гутлаа тайл үдээсээ тайл одоо би чанга хорно гэж айлгаж хорих юм бол байхгүй болсон шүү дээ. Шүүхтэр очлоо шүүгч зогсож чинь өмгөөлөгч нэг тал гарга нөгөө хүн чинь аав яагаад хорж байгаа юм гэхээр үгүй би ингээд ийм учиртай би гэртээ аягтай гэхээр шүүх бол орохгүй байгаа шүү дээ. Наа чинь ямар та нар хэрэгээс орон зугтсан гэсэн баримт чинь хаана гэж. Бодит зүйлийг нэгж байгаа байхгүй. Энэ бодит зүйл дээр хүнийг хордог болсон учраас нөгөө шууд бүгдийг хорж байгаа шалгадаг байсан энэ тохиолдлууд нь та 3 дахин буурч байгаа. Тэр аргаараа л явуулмаар нь одоо хүний алдаад байна гэдэг ч юм их олон асуудлууд яриад байгаа. Энийг тэгэл ахаар зогтох юм бол ахаар тэрийг хорих үндэслэн. Энэ шинэ хуулийн горимт харуулад энэ хууль сахиулагчид одоо илүү техник, технологи, ур чадвар ашиглаж энэ хэрэгүүдийг илрүүлэх шаардлагатай л болох юм стандартыг оруулж байгаа байхгүй юу? Хүнийг заавал хорж байгаа шалгахгүй. Хүнийг эсвэл дуудаж авчир сэжигтнэр нь хязгааргүй тогтоож жагаад 12 жил хүнийг сэжиглэж шít. 12 жил хэлийн хориг тавьчихсан гэж битгий шалгаа. Хүнийг битгий сэжиглэ. Үндслэл байвал ялагдчихад л үндсэл байхгүй бол тэр хүний оролцоогүйгээр шалга. Барьж авсан байгаа тохиолдолд ялгчаар татчихвал хорихгүйгээр шалга. Үнэхээр тэр хорж шалгахгүйгаасаа болоод бусдын амнаас нь талдах гээд байгаа. Яг орох гээд билетээ барьцсан байгаа. Өөр дахиж гэмтэрэг үйлдэх гээд байгаа. Шүүгч прокурор зал хийлээд байгаа. Хэргийн нотлох баримтыг устгах гээд орлого хийж байгаа баримт байгаа гэх юм бол тэрийг хорч. Тодорхой. Яг ихэндээ одоо төвхтэй л санагдаж байгаа л да. Одоо прокурор мөрдөгч нарын хамгийн толгойгоос одоо хуралд очдог боллоо бид тэр одоо ачаал нэмэгдлээ гэдэг. Тэгэхээр энд бол миний бодлоор энэ тэр хүмүүсийг буруутгах юмаргүй байна. Ягаад гэвэл тэр хүмүүс 12 жил 30 жил энэ системээр ажилласан, энэ чиглэлээр суртсан, одоо бүр хөвшил болцсон байгаа учраас одоо ингээд эн чинь бас ч гэж хууль бас оронгоор өөрчлөгдөөгүй шүү дээ. Чинь нэг 30-40% л өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ шинэ орчиндөө дасах хэл одоо ийм ажиллагааг л төрөн шуурхах шаардлагатай болчихдог. Миний бас заавал асуух хэрэгтэй асуулт бол яг энэ эдгээр хуультай холбоотой ер нь шүүх прокурорын хөвөн хилцэн хугацаа гэдэг чухал ойлголт байдаг тий. Тэгээд одоо жишээлбэл сүүлийн үед бас яригдаад байгаа Эрдэнэтийн 51% стандарт банкнд барьцаалсан ч гэдэм үү. Хамгийн харамсалтай иргэн нэг болох нь зориг авсны хэрэг 98 оноос хойш гэж тоолох юм бол ингээд хөвөн хилцэн хугацаанд дууссан гэж яриад байдаг тий. Гэхдээ би эдгээр одоо тухайлж эдгээр хэрэгүүд асууж байгаа юм биш шүү. Ер нь хөвөн хилцэг хугацаа эдгээр хууль дээр бидний одоо ярьж байгаа хуулийн өөрчлөлтөөр ямар байдлаар тогтсон байгаа вэ? Гэхдээ яг ер нь бол одоо юу гэдэг хууль хугацаас чинь бүр римийн эрх зүйд үүссэн байхгүй. Одоо манай ирнэ өмнөхтэй мөксөн соёл иргэжлээ шүү дээ. Тийм эртнээс юу таа. Тийм эрт үүссэн юм байхгүй. Нөгөө ингээд юу гэдэг хүнийг барих хүртэл хугацаа байхгүй. Төр ягаад тийм ойлголтыг оруулж ирсэн бэ гэхээр ерөөсөө нэг хүнийг шалгахгүй маш олон жил ерөөсөө тэр хүнтэй хариуцлага яриаггүй байж байгаад 10 жилийн дараа одоо наад хэрэгжиж шийднэ гэдэг тэгэхээр тэр хүн маань зарга мэдүүлнэ. Та нар юу хийжсэн бэ? Би байжсэн шүү дээ. Гэт анх тэгээд ийм ойлголт үүссэн байгаа. Өөрөөр хэлбэл тэр хугацаанд ажлаа хийгээд тэр хэргийг илрүүлж чадаагүй бол тэр хэргийн тухай ахиж авч хэлцэхгүй гэсэн л ийм л одоо ойлголт байхгүй. Өөрийнхөө хариуцлагыг төр хүлээж ийн гэсэн ойлголт байхгүй. Тэр хугацаанд хэрэг илрүүлж чадаагүй бол тэр тухай ахиж авч хэлцэхгүй гэдэг. Тэгэхээр нөгөө хэргийнхээ одоо юу гэдэг хөнгөнөөс хүнд онц хүнд те хүртэл ингээд тэр хугацаануудаа ялгамжтай тогтоодог ийм зүйл тогтож эхэлсэн. Яг тийм энд нэг хоёр том маргаан л явд. Нэг нь бол шүүхэр шийдэх хүртэл хууль хугацаа байя гэдэг нэг маргаан. Шүүхэр шийдэх хүртэл. Өөрөөр хэлбэл тэр хүнийг барьцсан хойно ч гэсэн хууль хугацаанд тоолоод идэх байхгүй. Анхны үүсэл нь болохоор хүнийг бариад болвол тэр бариад авцсан. Одоо өөрөөр хэлбэл тэр хугацаа зогсож байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэдэн жил чамаагүй тэр хэргийг шалгаад зөх одоо яалын оногдуулах ёстой гэдэг ийм л зарчим дээр анхных нь бол бичигдсэн. 17 онд нэмэлт өөрчлөлт орохдоо шүүгэр хэрэг шийдвэр хүртэх гээд болцохоор ямар асуудал үүссэн бэ гэхээр нөгөө хэргийг сунжруулсаар байгаад нэг жил ч юм уу ингээ хугацаа хожоод
Тэр нь ингээд нөгөө шүүх хэргийг эцэслэн шийдэх хүртэл ямар нэг арга замаар одоо бүр хяналтын шат хүртэл гомдол гаргасаар байгаа. Тэр бүрийг зохион байгуулалтаар ингэж хугацаа шүү дээ. Хугацаар ингээ хэрэг хэрэгсэхгүй болдог бас нэг юм уг нь энийг арилгах гэж хийсэн. Гэтэ буцаад энийг юу гэдэг нь хүнийгээ барих хүртлээ зохицуулж өгөхгүй бол тэр хэрэг яг нэг удаан хугацаанд 10 юм 20 жил ч юм уу хүний шалах бас юм эрсдэл үүсч магадгүй л гэсэн нэг тийм энэ зөрөлдөөт маргаантай асуудал. Одоо нэг зүйл хүнийг барьж энэ дээр бол би бас нэг тодтол хийчихгүй бол энэ яг засгийн газар хууль дотоод тэргийн яам бол яг энэ хүнийг барих хүртэл нь тоолохоор хууль хугацааг тооцохоор бодож парламентад бол хуулийн төсөл өргөн барьсан. Тэгээ парламент дээр бол гишүүд санал гаргаад энэ одоо ингэж буруу байна шүүхээр шийдэх хүртэл нь байх ёстой. Үнийг хязгааргүйгээр ингэж яллагдаж сэжиглж ингэж явж болохгүй гэд өөрчлөлтсөн. Тий, одоо бол засгийн газар ийм боловсруулсан одоо өргөн барих гэж байгаа энэ төсөл дотор буцаагаад тэр анхны засгийн газрын өргөн барьснараа өөрчлөё гэдэг санал явж байгаа. Зүгээр таны тухайлаад асууж байгаа тэр стандарт банктай холбоотой бол би хөөн хэлцэх хугацаанд дууссан гэж ойлгохгүй байгаа. Тэр чинь мөнгө угаах чиглэлийн гэмтэр гэж би ойлгоод байгаа. Би бол авч зэрэг мэрэгтэй танилцаагүй шүү дээ. Гэхдээ ер нь олон нийтэд адилхан хэвлэл мэдээлэл хэрэгслийн авч байгаа мэдээлэлээр бол энэ бол мөнгө угаах чиглэлийн гэмтэрэг байна гэж харж байгаа. Тэгээд энэ хэргийн хөөн хэлцэх хугацаа бол дуусах болоогүй. Гэхдээ яг нөгөө энэ хөөн хэлцэх хугацаан дээр одоо иргэдийн үед амар том асуудал үүсэж байгаа шүү дээ. Хэрэг ингээ гин буруутай өнөөдөр ингээд энэ хүн буруутай таны зодцсон юм байна. Гэхдээ өнөөдөр ингээ хөөн хэлцэх хугацаанд дуслаа гэдэг. Одоо хэргийг хаачтай харин тийм. Тэгэхээр тэр хүн шударга насны системд ингээ гайхаа үлдэж байгаа. Харин тийм. Гүн зодцсон хүн чинь байна. Буруутай гэхлээ. Тэгээ яагаад яалахгүй гэхээр өнөөдөр хугацаанд дуслаа уучлаарай гэдэг. Тэгэхээр энэ бүр шударга насны тухай яг маш том үнэлэмж байхгүй. Тэгэхээр тэрийг бариад аваад бүх хугацаа зогсоол хэдэн жил чамаагүй үргэлжилсэн тэр хурал байна уу, шүүх хурал энэ процессүүдэд дуусгал тэр хүн зохиол. Одоо жишээлбэл үүсэл тийм хүний барих хүртэл хугацаа л да. Одоо жишээлбэл нэг ийм асуудал гараад байгаа байхгүй юу? Би бол одоо зүгээр хуулийнхаа засгийн газрынхаа хуулийн концепцийг л хамгаалах хэрэгтэй. Тэгээ энэ маш олон юм парламент дээр очиод ингээ өөрчлөлтөд байдаг юм л да. Жишээлбэл энэ татварын гэмт хэрэг дээр татвараа нуун дарагдуулсан гэмт хэрэг, татвараа төлцөхөөс зайлсхийх гэмт хэрэг дээр манай одоо бас их хурлын гишүүд яриад энэ баялаг бүтээгчдийг одоо яах гээд байгаа, дарамтлах гээд байна гэдэг ингээ 20 халын аваа хийцсэн. За энэний одоо сөрөг үр дагавар жилийн хугацаанд яаж гарч байгаа вэ гэхээр 20 халын авсан чинь торох халтай хэрэг дээр хүн хэлцүү хугацаа 1 жил байна. За гэтэл татвараас зайлсхийх гэмт хэрэг чинь танхаа шиг үйлдэл дээр баригддаг хэрэг биш байхгүй юу? Санхүүгийн баланс тайлангаа гаргаад жээж хяналт шалгалтаар илэрдэг. Дөрөв 2 жилийн тэр нь нөгөө татварын хяналт шалгалт чинь нөгөө 2 жил. Тэгээ ингээд нөгөө одоо ингээд татварын байгууллагууд ингээд зөрчлүүд илэрж ийн л та. Татварын одоо зайлсхийсэн онцлог хэмжээний юмнууд ингээд илрүүлсэн чинь хөөн хэлцэх хугацаа 1 жил гээд хэрэг үүсэж чадахгүй. Дууссан. Тэгвэл татвар төлөхөөс зайлсхийх гэдэг чинь юу татвар төлөх чинь зүйлээр үндсэн үүрэг. Энэ татвар төлөхөөс зайлсхийх гэмтэргийн улсад учруулж байгаа охирол нь хэдэн тэрбумаар хэрэгжиж бүр хэдэн тэрбумын хулгай хэрэгжиж штэ. Ийм том хэмжээний хулгай үйлдэлийг хуулийн байгууллага илрүүлчихэд буцааж улсад тэр хохирлыг барагдуулж чадахгүй. Хуулийн цэрлийг үзүүлж чадахгүй. Ийм одоо ноцтой үр дагавар хүртэл оруулчихад байл л да. Тийм учраас би юу хэлэх гээд байна гэхээр одоо энэ татварын гэмт хэрэг дээр одоо бид буцаагаад хуулийн төсөл дээр 20 хял оруулж ирж байгаа. Бид нар тэр баялаг бүтээгчтэй хорих гээд байгаа биш байхгүй юу? Шүүх эрх мэдэлд энэ сонгох санкц нь байна. Хорих уу, торгох уу, тэрийгэ тэнсэх үү? Эний чинь яг илрүүлээ тэр одоо тэр эрүүгийн хэрэг үүсгэж халгах тэр бүх процесс чинь зөвхөн энэ нэг асуудлаас чи болоод ингээд зогсож шүү. Ийм одоо өөрөөр хэлбэл хуулийн энэ эрүүгийн хууль чинь ийм тоглоомны бас хууль биш. Энд ч өөр шинжлэх ухаан яваад байгаа. Цогцоороо. Тэгээ ингээд энэ өмцөм ингээд нэг хүний юм уу нэг гişүү ингээд санал гаргаад ингээд авчаар энэ ингээд систем өөрөө ингээд бие биендээ нөлөөлж ингээд гинжи уруу шиг нөлөөлдөг юм гинтээ. Аюу сонир лог байгаас тэ. Зөрчлийн татварын зөрчил байна. 50 саяас татвар ногдох үнийн дүнгийн 50 саяас доош бол зөрчил багхгүй. 50 саяас дээш бол гэмт хэрэг багхгүй. Одоо тэр татварын үнийн дүнгийн татвар ногдох орлого юм те. Гэтэл
зөрчлийн хөвөлт хугацаанд 5 жил, эрүүгийнх нь 1 жил гэхээр эсрэгээр ямар сонсогч чинь ямар ч логикгүй сан. Тий, жишээлбэл тэр хүн зөрчлөөр бол торгуул төлнө, хүү төлнө. Дээрээс нь янз бүрийн юм төлнө. Тэгээд 5 жил. Гэтэл эрүүгээр явахаар тэр хүнд ашигтай болж байгаа байхгүй. Татварчлахгүй юу алдаангаач төлөхгүй. Тэгэхээр нөгөө том татварын хулгайчтай бүр ашигтай болчихж байгаа. бүр хуулийн хариуцлагаас гаргаа ийцсэн. Ийм логик юмнуудыг Энийг засах байгаа тань өөрчлөлтөөр орж Энэ өөрчлөлтийн төсөлд бол явж байгаа. Тий. Ер нь бол нөгөө энэ процесс энэ хуулиуд ч өөрөө энгийнээр бол нэг машин багхгүй. Дизель машин, бензин машин багхгүй. Их хурлын гишүүд болохоор дизель машин дэлхийн хамгийн шилдэг карбюратор авчиж ихэд идэх байхгүй. Тэгээд тийчин тэр чинь өөрөө машинаа ивдэ ачдаг. Тэгэхээр одоо яг энэ хоёр дэсэт илдгээр яг тэр асуудал ч л одоо бий болоод байна гэсэн. Чи өөрөө системтэй болоод зохицуулагдаад ороод ирж байгаа юмыг улс төрийн үндэснээс ингээ оруулж ирдэг. Яг бид бас ажлын хэсэг дээр юм уу судлаач хэлж байгаад одоо тэрийг нэг эвлүүлэх гээл их гал үздэг л тал бий л дээ. Юун дээр эрүүгийн хууль дээр бас нэг орсон юм хүнийг заавал цагтаа хорихгүйгээр одоо нэр томьёо нийтэд тустай ажил хийлгээх хорхиал амнахгүйгээр. Тий. Хязгаарлах гэ ялын сонголтууд байгаа. Гэхдээ нийтэд тустай ажил гэдгийг нь яг юу гэж тодорхойлсон юм бол цас мас цэвэрлэх юм уу те зорчих эрхийг яаж хязгаарлах юм нөгөө Холливуудын кинон дээр гардаг шиг нөгөө хөл гаранд нь гавтаа те гав гинэ нэг юм дохиотоо гэр орондоо авгаагаа зодддаг хүн дээр одоо ойртоход тэр мөрн гэж яадаг. Энэ тооног төхөөрөмжүүд нь бүгдээрээ байгаа мó. Яг энэ хуулийг амьдрал дээр одоо ингээ хэрэгжүүлэхэд энэ дид бүтэц дүрм журм хамгийн гол нөгөө бэлтгэлтэй хүмүүсийн сургалт энэ төр яг бүрдсэн байгаа юу? Асуудал гарч байгаа юу? Тэгээ нийтэд тустай ажил хийх ял бол урд нь бол нэг эрүүгийн хуулийн тусгай ангийн 2-3 зүйл анги дээр л байсан. Энийг түгээмэл хэрэгэлдэг байсан. За одоо энэ бол нэг 60 гаруй зүйл анги дээр байгаа. 60 гаруй. Тий. За энэ мэдээж шин тутам учраас бол мэдээж хэрэглэн дээр бол бас одоо төдийлөн бас нэг хэрэглэгдэхгүй байгаа. Тэгэхдээ бас онцлог энэ ялыг ер нь юу гэж бодсон гэхээр энийг заавал хориод байхгүй хөнгөн хэрэгжсэн. Тэгээд нэг тийм өөрөө их гин буруугаа ухамсарлалцсан, хохирлоо барагдуулсан. Бараг тэр хүний хувьд одоо ёс суртахууны цээл гэдэг нь бүр одоо бүр нэр хугарахаар ясуур гэдэг шиг тийм одоо байдаг ч юм уу. Өөрөөр тэр одоо хүний хувьд бол заавал харахгүй тэр гудамжинд зас цэвэрлүүлж байгаа нь илүү хүн шийтгэл байж болох байхгүй. Тухайн хүний хувьд. Бүр тэр бол бүр үнэхээр хат. Би бүр хоригдё харин энэ чинь орно тэр хүний нүднээс даалд байжээ гэж байхаар ийм нэг талаасаа цэвэрлэл байгаа. Нөгөө талаасаа жишээлбэл сая манай дээр нэг ийм шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр нэг ийм тохиолдол гарсан л та. Яг энэ ялыг нэг багш эдэлсэн. Боловсролын багш. Боловсролын багш. Тий. Тэгээд тэр багш яаж эдэлсэн гэхээр тэр нөгөө үн төлбөргүй хүүхдүүдэд конкурс бэлдсэн. Бүр Тэр үндэ ашигтай. Цагийн зааж өгөө тийм. Тэр хүн өөрөө маш их сэтгэл хангалуун одоо маш хариуцлагатай бүр би бүр тэр төчнээ хүүхдээ бүр конкурст бүр элсүүлээ тэнцүүлээд тим оноог нь одоо бүр авуулнаа гэд өөрөө бүр ингээд бүр одоо чин сэтгэлээсээ. Тэр хүндээш нөлөөлсөн нөгөө тэр хүний хичээл заалгасан конкурсанд бэлдсэн хүүхдүүд нь ч тэнцсэн. Тэгэхээр яг бид бол ер нь энэ хуульд бодохдоо яг л ийм л одоо зорилгоор энэ ялыг бичсэн. Тэгээ энэ ял бол өөрөө цаашдаа их олон цар хүрээгээр тэлэх бах. Энийг бол тийм хязгаарч болохгүй. Одоо тэр хүн юу чадхаар байна, ямар юм одоо илүү сайн нийгэм баялаг бүтээж болохоор байна. Юу ч байж болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм чиглэлд ботсон. Тэгээд ийм бас тохиолдлууд гарсан. Бид бас баяртай байна. Яг нэг тохиолдол хэлье. Увс аймгийн шүүх нэг хүнийг шийтгсэн байна л да. Тэрний яасан гэхээр гарцсан дээр гарцаар явжсэн хүүхдийг эмтээ зослын хэрэг байхгүй. Тэгээд тэр нийт тусдаа юм ажил хийх ялгаар шийтгэхдээ яасан гэхээр ямар ял гэхээр гарцаар хүүхд гаргадаг. 3 сарын туршид. Тэгээд 3 сарын турш тэр хүүхд гарцаар гарсан тэр сүүлд нь өөрөө ярьж хэлсэн л байлээ л. Ганцхан тэр хүүхдийг биш ер нь. Үгүй ер нь одоо тэр гарцсан дээр 3 сар өөрөө зогссон байхгүй. Тэргээр ямар ч ослоо аюулгүйгээр хүүхдүүдийг гаргах тэр ажлыг хариуцж. Тэгээд тэр хүн эргэж ахиж тийм гэмт хэрэг хийхэд л хэзээ. Тийм тэр энэ нөгөө техник тоног төхөөрөмж ихээс илүү тэр нөгөө хуульчийн өөрийнх нь хандлага энэ хүн дээр ирээд хууль хэрэгжиж байгаа шүү. Тэр хуульч өөрөө яг тэр хүн тохирсон юм автыг мэдрэмж ур чадварын тэр хандлагын асуудал байгаа байхгүй. Тэрнээс одоо айхтар тоног төхөөрөмжтэй ч бас асуудал биш шүү дээ. Тэгээд энэ маань өөрөө шийтгэл зайлшгүй байх гэдэг тэр зарчим хэрэгжүүлж байгаа байхгүй.
Өөрөөр тэр хүн шоронд юм уу торгуул гэхээс илүү нийгэм тусад ажил хийн. Тэр ажил нь өөрөө шүүхийн шийдвэр байхгүй. Өөрөө хүмүүжж үү тэр ажилласаа бас. Өндлөнгийн хүмүүс та нарыг харахад бол бас гоё байж магадгүй л дээ. Гэхдээ тэр чинь шийтгэл тэгээд шүүхийн шийдвэр зайлшгүй. Өөрөө шүүх хурлаар ороод Монгол Улсын нэр хүмүүс ял зохиод тэр хүн бол албадаж хийлгэж байгаа. Гэхдээ тэр албадлага нь өөрөө нийгэмд ашиг тустай. Тэр хүндээ нийгэмдээ ашиг тустай. Тэр нөгөө цахим гамаа яриад шүү дээ. Тэр чинь тэр чинь жишээлбэл бүр 86 онд байсан шүү дээ. Монголд уу? Тэр нөгөө нэр нь яг тухайн үеийн хэлбэртэй л дээ. Уг нутгаас зайлуулах, нутаг заах гэсэн юм хоёр ял байсан байхгүй. Тэрэндээ гавтай гавгүй хийждэг л байсан юм байхгүй. Тэгэл тэр хүн тэр сумаас гарахаар нь тэгэл хилчгэн тэгэл тэрийг барьж аваад ахаал хорих ялаараа солилцдог л байсан. Одоо яг технологи хөгжөөл тэгээд одоо тий хамгийн сүүлийн гар ус бид нар барьжлаа шүү дээ. Ганц гавчин бол тэрнээс хэд дахин бага технологийн шийдэл шаарддаг ийм зүйл байхгүй. Одоо сүүлийн үед одоо нэлээд шуугаад байгаа бас ноцтой асуулын жидүү гэдэг те жижигтэн үйлдвэрлэлийн сантай холбоотой тэрнээсээ бол ингээд засаг төрөнч огцорхоо шахлаа. Тэгээд тэр асуудалтай холбоотойгоор их хурлын танхим та бүхэн бас сонссон байх нь улсын ерөнхий прокурор маань их хурлын гишүүдийг шийдвэр гаргаж та нарын баталсан хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлдэг. Энэ сангаас өгсөн зээл өгсөн төрийн албаа агчид хоригдож байхад зээл авсан та нар энд ингээд сууж байгаа шудраг яс юм уу гэд нэлийн хатуухан мэдгдлээ хийсэ. Их хурлын гишүүнийх нь бүрийн эрхийг төтгөлзүүлэхгүй гэвэл одоо тэр үнийг шалгах боломжгүй болчиход байгаа тий. Энэ одоо өөрөө ба дахиад логик бол ёссон. Чи хоёр яг зүгээр би тодорхой тохиолдлыг бол хэлэхэд болохгүй байна. Гэхдээ ерөнхийдөө юм ээ. Үндсэн хуулийн цэц их хурлын гишүүн гэх мэт ийм тодорхой өндөр алтан тушаалтай хүмүүс бол байна. Халтсахгүй хэрэгтэй. Халтсахгүйгээр шалах боломж нь бол процессын хувьд халтсахгүй ихэнд нь халтахгүйгээр шалах боломжууд бий. Тэгээд тэр хүний хугацаа дуусахаар цугларсан байгаа баримтаараа тэр хүнтэй хизээч хууль хариуцлага тооцох болно. Надад ч дахиад өхөн хилцүү хугацаа тэр хүний оролдохгүйгээр энэ шинэ эрүүгийн процессүүд нэг гол юу нь бол тийм шүү дээ. Тэр хүнээр одоо өөрөөр нь хэрийг нотлуулдаг байсан. Одоо хуучин тий. Тэр гэрчээ дуудаад тэр орчоо дуудаад тэр баримтаа аваад байгаа. Тэр хүн гээд бүх юм өөрөө авчирч өөрөө ялж байгаа шүү дээ. Одоо тэр хүнээр оролдохгүйгээр бүх баримт сэлтийн цуглуулад эцсийн моментод одоо баривчлаад ядчаар татаад явах ийм л зохицуулалттай процессын үйл гэж одоо ойлгоод хэрэглээд эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол нэг ял оноох ч юм уу, баривчлах ч юм уу, орон байранд нь тодорхой хязгаарлалт хийх юм уу тэр зүйлүүдээр л хаалт болохоос яг нэг хэрэг шалгах ажиллагаанд бол үргэлжлүүлээд хийж хийж болохоор энэ л зүйлтэй. Тийм. Шүүгчийн хувьд та энэ юуг яаж харж байгаа вэ? Их хурлын гишүүдтэй холбоотой энэ эрхийн төтгөлзүүлэхгүй гэвэл одоо энэ тэр нөлөө интернет юм байдаг байх тий. Тийм кейсүүд байгаа тий ганцхан кейс байгаа тий. Яг хөө мэдээж төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгасаар л ирсэн мөн тэнд зарим хэрэг дээр яа шийтгэл оног дуулсан юм зүйл байлгүй яах вэ? Тодорхой хэмжээнд мэдээж тэр хүнийг шалгах хүрээ хязгаар бол арай хязгаард болж байгаа нь үнэ. Гэхдээ хуулиар олгогдсон тэр хүрээнд тэр хүнийг заавал одоо цагдаа хорихгүйгээр эрхийн төтгөлзүүлэхгүйгээр шалгах боломж бол хангалттай байж л байгаа шүү дээ. Нэг ийм кейс хэдэн онд л байдаг шүү дээ. Халдсахгүй эрхтэйгээ төтгөлзүүлээгүй. Гэхдээ ял онооцсон тохиол гарсан шүүхээс хэргийн шийдсэн тохиолдолд бол нэг хоёр бол байсан юм байна. Тий, тэрийг бол маш сайн санаж байна. Тий. Яг нэг тэр эрхэд нь эрхүүд нь халдсахгүй эрхүүд нь бүгд хугацаатай шүү дээ. 6 жил, 4 жил сонгуулийн цикл гэдэг. Тэгээ тэдний дуусахаар ингээд дэлхийн ер нь ихэнх орны хууль захиалах байгууллагч дуусна хүлээж агаал бүх нотлохоор нь цулуулж төвчээртэй хүлээж агаал буухт нь шууд шалгаал ялан амнаагуулж явчихдаг юм л юм байна. Тий. Яг нэг бид манай орны нөхцөл байдал улс төрийн нөлөө гэдэг зүйлээр айгүйх нөлөөлөх тий. Тэр нөлөөгөөрөө ингээд элдв сайт дотор учруулах энэ боломжууд нь бас нэлээд их эрсдэл учруулдаг тухайл байх л гэж би ойлгож байна л да. Тий. Манай нэг шүүгчдээс одоо орчлон гээ гаг нэг залуу ажиллаж байгаа. Тэгээ би хосоо шүүгчийг бас нэг гагийн шүүгт өрсөлдөж байсан гэж дуулсан. Тэгээд одоо ялангуяа дэлхий чинь өөрөө айгүй тийм комплекс хавтгаа яриугтай болоод идэг. Тэгээд шин төрлийн гэмт эргүүд үүсэж байна. Тэгээд эдгээртээ тэмцэхэд бусад улс орны одоо туршлага, бусад улс оронтой хамтын ажиллагаа хэр өргөжж байгаа вэ? Энэ тал дээр та дотоод юунаасаа илүүтэйгээр те чиглэл тренд мэдээлэл та хуваалцаж. Тэгээ олон улсын эрүүгийн шүүхэлтэй гагд ч 2 шүүх байна. Нүүбийн шүүх байна. Тэрийг нэг гагийн шүүх. Энэ бол олон улсын эрүүгийн шүүх. Яг гагд хот байдаг гэдэг олон улсын эрүүгийн шүүх. Тодорхой цөөхөн төрлийн 4-5 төрлийн гэмт хэргийг харьяалан шийдвэрлэдэг. Гэтэ ямар тохиолдолд вэ гэхээр тухайн
энэ гэмтэргүүд нь тухайн улс орны үндэсний хууль тогтоомжид, эрүүгийн хууль тогтоомжид гэмтэргээ тодорхойлогдсон байгаа шүү дээ. Тэгэхээр үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу арга хэрэгслээрээ тэр хүнд гэмтэрэг өгүүлсэн этгээдэд яаж шийтгэл оногдуулах асуудал одоо хязгаартай буюу саад учирсан тохиолдолд энэ шүүх өөртөө шилжүүлж авч шийдвэрлэдэг юм шүүхэлтэй. Тэгэхээр саад учирсан нь юу ах вэ? Тухайн улс орн тухайн этгээдийг яллахгүйхийг хүсэхгүй байж болно. Эсвэл өөрийнх нь арга хэрэгсэл нь дутмаг байж болно. Олж илрүүлж чадахгүй, баримжилж чадахгүй. За ийм тохиолдолд бол гагийн эрүүгийн шүүх бол энэ хэргийг авдаг. За шин төрлийн гэмтэрэг гэдгийн тухайд үнэхээр дөрвөн төрлийн за хүн төрөлхтний эсрэг гэмтэрэг, дайны гэмтэрэг, төрлөө өөр устгах. Тэгэхээр дөрвөн төрлийн гэмтэрэгтэй тэмцдэг байгаад хамгийн сүүл төрөмгийллийн эсрэг crime of aggression гэдэг гэмтэргийн төрлийг саяхан өнгөрсөн 2017 оны 12 сард Нүбийн байранд болсон тэр ассамбле Ромын дөрвийн гишүүн орнуудын ассамблегаар шийдэт гэмтэргээд оруулчлаа л да. Төрөмгийлэл гэхээр одоо жишээ нь юу ах вэ? Одоо бусад улс үндэстний орон нутаг одоо тусгаар тогтнол аюулгүй байдалд халж байгаа хадлага. Яг нь энэ байсан 2002 оныхоо юунд төрөмгийллийн гэмтэрэг гэж байсан. Бүрэлдэхүүнийг тодорхойлоогүйсэн бүрэлдэхүүнийг яг юу хэлэх вэ? Саяхан бол яг бүрэлдэхүүнийг тодорхой 2010 онд нэг цуглаж яриад 17 оны 12 сард буюу activation гэдэг юм хийчлээ. Одоо тэгэхээр энэ гэмт хэрэг. Тэгэхээр тэнд бусдын орон нутаг одоо хил нэвтрээ тэнд мин бөмбөг тавьчаад уцаа гараа явуулсан байсан чинь энийг төрөмгийлэл гэж үзнэ. За ингээд онгоцоор бөмбөглийн тэр янз янзын оруулсан ба тий. Тэгэхээр дараачийн саяын оюун болт прокурорын хэлснээр террорын тий улсад улсын үндэсний аюулгүй байдал ард түмэнд нь маш ностой охирол үзүүлж болох тийм гэмтэргийн төрөлд бол терроризм орж ирж байна л да. Тэгэхээр энийг оруулах уу эсвэл оруулахгүй байх уу гэдэг асуудал яригчл байгаа. Гэхдээ хараахан шийдээгүй байна. Тэгэхээр энийг оруулах уугүй. Ер нь бол энэ эрүүгийн эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн талаар хийж байгаа энэ төвшөлт үйл ажиллагаанууд энэ хөгжил төвшөлт бол Монгол улс оролцсоор ирсэн. Монгол улсын гадаад хэргийн яам түүний дотор бэлгэд суугаад бэлгэдэх Монгол улсын элчин сайдын яам Гаагад болдог жил бүр болдог тэр үндэснийх нь Ромын гишүүн орнуудын ассамблеийн чуулганд оролцдог, саналаа хэлдэг, илтгэл тавьдаг. За нэг жил нь болохоор Нүб дээр болдгийг. Тэнд болохоор Нью-Йорк хотод байгаа манай Монгол улсын нэгдсэн үндэсний байгууллага дах одоо байнгын төлөөлөгчийн газрын ажилтан албан агчид оролцдог. Гэхдээ шүүхээс бас байнга шүүх буюу гадаад хэргийн яам хамтраад энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн маань цаг дуусж байгаа маань. Тэгээ би сүүлийн асуултыг та бүхэнд тавья. Эргүүний хувьд энэ миний хувьд бас аягүй их мэдээлэл аваад маш чухал хуулийн реформ өөрчлөлтүүд явж байгаа нь маш таалагдж байгаа юм. Хүний эрхийг ингээд дээдлсэн те. Өмнөхөөс нэлээд том ахиц гаргасан юм өөрчлөлтүүд явж байгаа юм байна. Тэгээд улсын их хурлаар хилцүүлэн процессын хуулиуд маань батлагдлаа гэж бодъё. Тэгээд эмчэнээс та бүхэн энэ өөрчлөлтөөс ямар үр дүн хүлээж байна? Хизээ ер нь хамгийн хурднаараа явахад хизээ батлагдана гэсэн хүлээлттэй байгаа бай. Би бол нөгөө эхэндээ хэлсэн. Энэ процессын бол шинжлэх найруулга хэлбэрээр бол өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. За энд зүгээр тооцоохож оруулах гэж байгаа одоо нэмэлт өөрчлөлт бол одоо төсөл нь хууль зүйн дотоод хэргийн яамны вебсайтн дээр байршаад 2 сар болж байгаа. Тэгээд саналуудаа аваад дууссан. Тэгээд засгийн газар ороод их хурл дөрвөн баригдана. За энэ одоо орж байгаа өөрчлөлтөн дээр бол яг зарим практик нөхцөл байдал хуулийн давхцал хийдэлтэй холбоотой хэмжээний л одоо асуудал яригдж байгаа. За тухайлбал яг одоо жил гаруй хугацаанд бол энэ хуулийг одоо ялангуяа гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг олох, баривчлах, саатуулах, гэмт хэргийн тэр нөхцөл байдлыг тогтооход одоо хамаг ачааны хөндийг үрж идэг хүмүүс бол мөрдөгч нар байна. Мөрдөн байцаагч нар. За тэр дотор одоо цагдаа ялгатай тэмцэх газар тагнуул гэдэг ингээд яг гарцдаг. За үнэхээр одоо энэ хүмүүсийн одоо ажлын ачаалал бол их байгаа. Ялангуяа энэ шинэ хууль тогтоомж одоо хэрэгцнээс хойш хэргийн ачаал бол их нэмэгдсэн. Энэ нөгөө ерөнхийдөө түрүү ярьж байсан эрүүгийн хууль тогтоомж чинь нөгөө бүх үйлдэл болгоныг шалгадаг болсон толботой. Урд нь гэмт хэрэг тооцдог байсан юмнуудыг бүгдийн гэмт хэрэг зөрчил болгоод бүртгэлд нээж шалгадаг басантай холбоотой. Тэгсэн мөртлөө нэг орон тоогоо нэмээгүй учраас маш их хатаачаал бий болж байгаа. Хоёрдугаарт бол яг нэг хэрэг түтгэл зүйлдэг юмыг байхгүй болгосон.
хэргийг төтгөлзүүлж нэгэ СЭП-тэй дарддаг. Тийм байхгүй болсон. Байнгын ажиллагаа хийдэг. Шинэ хуулийн гол бас нэг зарчим. За ингээд ихээр бол үнэхээр одоо ажлын ачаал юмнууд бол одоо нэмэгдэж байгаа. Зарим нь бол одоо үнэхээр одоо бас ажлын стресст орж байна. Зүгээр арга иргүй юм шиг одоо ажиллаж байна. Сүүлдээ одоо зарим нь бол одоо би болио гэж байна. Би бараг зүгээр годомжинд хэв журамны эргүүл хийдэг цагтаа бол яа би ерөөсөө үнэхээр стрессж байна гэдэг ийм асуудал үнэхээр харж байгаа маа. За энэтэй холбоотой бол яг хөө зүгээр бас арай уян хатан хөнгөвчлөх чиглэлийн бас зохицуултууд бол орж ирж төсөл дээр бол бас явж байгаа. За тодорхой мэдээж хийдэл юмнуудыг бол зохицуулж байгаа. Хийдлэхээсээ илүүтэй би бол ингэ хэлж байна. Би бас түрүүн ярианд хэлсэн. 16 онд засгийн газраас өргөн барихад парламент бас нэлээд олон юм өөрчлөгдсөн юм байна. Ер нь бол ер нь бол зарим юм нь бол нэг анх оруулснаа өөрөө танихгүй болчихсон гэдэг шиг ингээ өөрчлөгдөд байдаг байхгүй. Тэгээ ингээ өөрчлөлтөө нөгөө хуулийн ингээ нөгөө бүхэлд нь бодоод бооцсон юм чинь ингээ нэг юм ингээд эвцчингүүт ингээд гажилтууд ингээд тэр үүсэл яваад идэв. Тэр юмнуудаа бас нэг ингээд тод буцаагаад анхныхаа засгийн газрынхаа боловсруулсан, боосон тэр үзэл баримтлаа дахин нэг зүтгүүлэх ийм одоо төсөөлөл явж байгаа. Хууль гэдэг чинь амьд бие организм ажиллахын тулд эрүүл сар бол бүрэн дүүрэн хүчээр ажиллахын тулд хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Тэрний зарим хэсгийг авч өгөө гэдэг шал өөр одоо эдгэрхтэн авч ингээд тавиад ингэчих юм бол эн чинь бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй тоглол үүсээд байгаа байхгүй юу? Прокурорын хувьд таны хүлээлт. Яг техник ажиллагааны хэмжээнүүд бас их байдаг. Байсан. Тэр нөгөө зохиомжтой ачаал үүсгэж байгаа бас зүйл хэсгүүд. Ерөнхийдөө энэ нэмэлтүүд бол бас хэдийгээр ингээд одоо юу гэдгийг инженерийн косметик шинжтэй юм шиг боловч хуулийнхаа үзэл санааг алдчихгүй нэг жил хэрэглээд үзтээ энэ болохгүй байх гэсэн удаа засчвал цаашаа нэг хүндрэл бэрхшээлгүй явчих байх ч гэдэг. Гэтэл яг нэг гол зүйл нь бол нөгөө юу гэдгийг энэний цаана ямар үзэл санаа яваад ямар зохион байгуулалт хийх вэ гэдгээ бас нөгөө одоо хууль зүйн амт ч юм уу тий хууль сахиулах байгууллагууд бүх зохион байгуулалтын хувьд нэг хараад хэрэгжүүлэх асуудал дээрээ буруу ойлгоод явж байгаа юм бол аюух байгаа шүү дээ. Тэрийгээ бид ингээд тодорхой хугацаанд ингээд бодлогын шинжтэй зөвлөмж зааврууд нь бас өгөөд явж байгаа ихтгэл хэрэг боломжтой гэж үздэг. Яг миний үндсэн докторийн ажил бол хууль батлагдаад байдаг. Хуулиас гадуур хүчтэй практик журам байдаг. Ягаад ийм байгаад байгаа юм бэ гэдэг зүйл бодлыг судалж нүгээр хамгаалсан л та. Тэгэхээр эндээс яг л өмнө байдгаас илүү өвөрмц зүйл ажиглагдав. Өмнө бол яг хуу эрэхтэй тасахын тулд юм уу шилжилтийн нэг 2-3 сарын хооронд ингэж нэг хуулийг янз янзаар ойлгодог. Эсвэл эдлэг ур чадварын хувьд бол алдаа гаргадаг ийм асуудал байсан бол энэ удаагийн хуулийн хэрэгжилтэн дээр нэг өвөрмц зүйл харагдсан. Таалагдахгүй учраас хэрэгжүүлэхгүй. Бүр эндэр дээрээс хэд хэд хүн тэгжсэн шүү. Энэ хууль надад таалагдахгүй учраас би хэрэгжүүлэхгүй байгаа гэдэг ийм зүйл. Тэгэхээр дээрээс нь бас энэ хууль маань бас одоо юу гэдгийг нөгөө сургалт ерөнхийдөө жоо хангалттай байсан. Тэгэхээр нөгөө хүмүүс хуулийг ойлгохгүй. Дээрээс нь хүмүүс энэ хуулийг гуйвуулаад хэрэгжүүлэхгүй байхыг уриалгах юм хандлагууд гарч ирсэн. Балаа хууль энэ хэрэгжүүлээд хэрэггүй саад болж ийн гэдэг. Өөрөөр хэлбэл олон жил дадсан зүйлээ яаж засах уу гэхийн оронд энэ хуулийг би хэрэгжүүлж чадахгүй учраас энэ хууль угаасаа буруу гэдэг ийм зүйлээс. Тэгээд дээрээс энэ маань өөрөө бас зарим тохиолдолд өөрийнхөө олон жил тогтцсон нэг түүхээ ч юм уу бүтцээ хамгаалах гэсэн үүднээс бүтцээ зөв хийж чадахгүй байдлаас шалтгаалаад энэ бүтц маань өөрөө буцаагаад хуулийн байгууллагатай ямар нэгэн ачааллыг зохиомл ачааллыг үүсгэж байгаа ийм хандлага ажиглагдаж байгаа. За нэг сайхан төвшөлттэй зүйл бол манай судлаачид энэ чиглэлээр ном бичиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нөгөө янз бүрийн байдлаар хилээд эхлэхээр энэ хууль өөрчлөгдөж магадгүй юм байна гэдэг хүлээлт сонир хүлээлт болчихж байгаа байхгүй. За өөрчлөх юм байна гэдэг. Тэгэхээр энэ хууль маань өөрөө ингээд хэрэгжээд эхлэхээр одоо судлаачид одоо энэ хууль бол мөн чанарыг ойлгоод практикийн ч гэсэн одоо хэрэглэж эхлээд судлаачид энэ чиглэгдсэн гар номын авлагууд, ном гарын авлагууд гараад эхэлж байгаа гэсэн үг. За баярлалаа танд. Шууд хамаатай биш ч гэсэн би зөв төгсгөлт нэг сонирхоод нэг асууч нөгөө сая хэлж штэ прокурорын зөвшөөрлгүйгээр одоо янз бүрийн үйл ажиллагааг тий нөгөө байцаагч нар сагдаанд ингээд жишээ нь аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсоох ямар ч ирэхгүй боломжгүй болсон ингээд тэгсэн атлаа нөгөө
янз бүрийн бүлгэмүүд нь шүү дээ. Босон Монгол хөх монголчууд юм очиж уурхаануудыг хаагаал засаг дарахтайгаа нийлцсэн ч яаш. Тэгээл Вьетнам засварын газар хятад ресторан энэ дээр яагаад хариуцлага тооцдгүй юм бол энэ тэгээ баг ингээ бахархал байдалтай ингээл тэд нар чи өөрсдөө сошиал медиагаар тавиал ингээ яг дураараа ажиллах ч юм уу бас эргүүд байв. Энэ бол гэмт хэрэгтэй орох. Яг шууд гэмт хэрэгч дураараа ажиллах ч юм уу тийм эргүүд бол хуучин байсан. Шинэ үйлдэл чинь нийт хаалтанд тушаалсан болцохоор тиймэрхүү. Гэхдээ энийг нөгөө тухайн улс ахиулагч мөхчний байгууллагууд хязгаарлаад төрийн ажлыг хийгээд яваад шүү дээ. Тийм ихгүй хүмүүстэй. Одоо ингээд судлаачид хэлэхэд энэ бол үзэгдэл багхгүй. Ягаад ийм үзэгдэл бий болдго юм бэ гэхээр одоо жишээлбэл та нар кино үзэхэд Бэтмен, Спайдермен гэх бааtruуд яаж гарч ирж байгаа гэхээр хууль сахиулах ажиллагаа маань хэрэгжихгүй шудраг бус байдал ингээд ноёлоо тэрнтэй тэмцдэг хүмүүс ажиллаа хийхгүй учраас нийгэм өөр ингээд ийм бааtruудыг төрүүлдэг л дээ. Одоо шилийн ирчүүд. Түс гэмт хэрэгтнүүд шүү дээ. Хүний малыг хулгайлаад хүнд өгдөг. А гэтэл нийгэм маань тэрийг баатрыг төрүүлээд тэр одоо юу гэдгийг зөвтгөл хийгдээд яваад байдаг. Тэгэхээр энэ бол одоо ерөөдөө шудраг басны гажуудад бий болоод байгааг нэг илэрхийлэл. Энэ бол нийгэм өөрөө гарч ирж байгаа гэсэн. Нэг хуулийн кейс байдаг л да. 1600-аад оны үед Холливуудын киноч байдаг. Майкл Колхан гэж Италид. За тэр тариачин эрийг тэр өөрийнх нь малаас тэр нэг баян этгээд шүүгчтэй хөвөлдаад хоёр одоо морийг нь үгүй хийгээд тэгээд нөгөө нөхөр шүүгүүд хандаа нэхэмжилсэн чинь шүүх хүлээж аваагүй хэрэгсгүй болгочтой. Тэгээд тэр шүүхтэй заргалж явж байгаа технэр нь нас бараад тэгээд тэр хүн одоо шудраг ос гэдэг чи хаана байна? Би өөрөө тогтоохгүй бол өөр хинч тогтоохгүй нэгээд бослого үмээ гаргасан. Босон явдсан шүү дээ. Орон тэр үед маш олон иргэд дэмжиж тэгээ маш олон айлыг галтан шатаасан. Маш олон иргэнийг алж чадсан. За ингээд эзэн хаан илчилгээж нөгөө нөхрийг өргөцөж жагаад яриа хий гэж залдаад баривчлаад шүүхээр оруулах шийдсэн байдаг. Ингэхдээ тэр анх хэргийн сэжүүр болсон тэр нэг нөхөр шүүгч хоёрыг тэр хоёр морийг нь буцааж бүр ингэж хамгийн шилдэг хүлгийг буцаж олгоо гэдэг шийдвэр гаргасан. Харин тэр хүнийг хүн галдан шатаасан. Хүн амтан алсныхын төлөө цаазаар авсан. За ингэхдээ тэр шүүгч энэ дээрээс энэ хүн өөрөө шударгасыг нэг тогтоох гэсэн. Тэгтээ хуулиас гадуур нийгмийн шударгасыг хинч тогтоохгүй гэдэг үгийг хэлээ алах төгссөн. Энэ үг өөрөө орчин үеийн эрхцүүд нийгмийн гол үнэт зүйл ураа болж явсан юм аа. Бид өнөөдөр эрхцүүд нийгэмд явж байгаа хуулиас гадуур нийгэм шударгаас хэн тогтоохгүй. Энэ хүмүүс зүгээр юу яага өөгшөөд шуудхан хэлэхэд зарим тохиолдолд хуулийн хаан нэрмээс гараад байгаа гэхээр энийг дээр нь өөгшүүлээд байгаа төрийн өндөр албан шалтнууд байгаа юм. Шуудхан хэлэхэд. Тийм болол зоригтой юм. Төрийн өндөрлгүүдээс эхлээд тэгээ энэ хүмүүсийг өөгшүүлж болно. Эцсийн эцэд хуулийн хаан хэрэм энэ тэр өөгшүүлж байгаа төрийн анд өндөр албан шалтнуудын дээр оршиж байгаа. Энэ хүмүүс хуулийн хаан хэрэм давбал тэнд хууль очиж хуулийн цэрлэлээ зохич журмынхаа үзнэ. Энд эргэлзэх. Яг хүмүүс мэдхгүй байж магадгүй. Гэхдээ одоо өөрөө хэлээд байгаа тохиолдлууд байна шүү дээ. Одоо юу гэдэг нь янз бүрийн газар очил дарамтшаа бүгдийг шалгаж байгаа шүү дээ. Тэгээ дуудаал асуун. Тэгээ нөгөө бид нар ингэ санаандгуу тэгээ хэлцэн. Ста нааг уучлаарай гэл тэгээл шалгахтаад яг юм тэрэг биш бол ерхий рекетийн шинжтэй бол шалгаал ингээл бүгдийн энэ дууд шалгадаг л тэр нь бол байж байгаа. Гэхдээ цаашаагаа нөгөө хөөсрүүл нийгмийн одоо засвар уу шиг нэг өстө тэр хүмүүс одоо жижигхэн байгаа ч гэсэн нэг л алах юм бол тэдүүс ноцтой гэмтэр хийх одоо өндөр магадлалтай байхгүй тэр хүмүүсийн хувьд яг тэр чинь сэтгэл хөдлөлөөр яваад байна шүү дээ. А тэр хөдлөл нь тухайн нөхцөл байдал дээр өөр нэг сэтгэл хөдлөлтөд тулаад ирэхэд тэр чинь зөрчил үүснэ. А тэр зөрчил яг цаашаа ямар гал болж өсөх хинч одоо хаг аргагүй болчих. Энэ бол нийгэм давилцал үзэгдэл л дээ. Тэр яг өнөөдрийн байдлаар манад шүүхэд бол ирчихсэн хэрэг байхгүй байна. Тийм дээд шүүхэд ядаж тий. Тэгэхээр хэрвээ шүүх тасалгаа ажиллагаар ийм хэрэг ирэх юм бол шүүх мэдээж хуулийн дагуу тасан шийдвэрлэн шударгасыг тогтоо. Анхан шнэр зөндөө байдаг ба. Ер нь бол энэ хууль хяналтын байгууллагуудын хяналтанд байдаг юм аа. Тэгээ манай улсад өнөөдөр яг ийм хэд үндэсрэг чиглэлийн 5 байгууллага байгаа. Энэ байгууллагууд бүгд бол хяналтанд байдаг.
За та бүхэндээ маш их баярлалаа. Маш хэрэгтэй чухал сэдвээр мэдээлэл хуваалцлаа. Тэгээд амралтын өдөр ингэ зорж ирсэн та бүхэндээ баярлалаа. За